Эрхэм мөндөд үзэгч та бүхэндээ Тод Хэмэр студийн уран бүтээл чамд олон Сэлэн аймгийн Ерөөсөм үүсэн байгуулагдсны 100 жилийн ямар наадмыг бүрэн хэрн мөрдлөхийн үзүүлж Баяр наадмын сонгуулийн дэд ангиллын оролдоонд шанд шалгах хүлэгэн бард гарааныхаа зургаад гарсан байгааг манай зургаачийн дорнд харуулж байна. За 2023 он Төвийн Бүсгүйн аймгуудын шилдэг тумаар салгарсан Сэлэн аймгийн Ерөөсөм үүсэл хөгжлийнхөө 100 жилийн ямар наадмыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж сонгуулийн дэд ангиллын оролдоонд газрын шандас дурдан 20 гаруй үлгүүд уралдахаар гарчээ. За Монгол улсын хөдөлмөрийн баатар Ганжидын лувсан чимэд Монгол улсын гавьяат эдийн засагч Норжингийн ням жаргал тэргүүтээ олон арган алдартай төрөн гарсан Сэлэн аймгийн Ерөөсөм үүсэн байгуулагдсны 100 жилийн ямар наадмын сонгуулийн дэд ангиллын оролдоонд шанда шалгах хүлэгмар дотор Сэлэн аймгийн Ерөөсөмийн яваач Жош Ариун болдын хүрэн азраг 14 номер томордсон байна. Сэлэн аймгийн Ерөөсөм арайд сумын алдарт байж Хүрэл Баатрын Баян мөнхийн хордон хүрэн азраг 21 номер томордсон. За орж илөө. Сэлэн аймгийн Ерөөсөм үүсэн байгуулагдсны 100 жилийн ямар наадмын сонгуулийн дэд ангиллын оролдоонд шанда шалгаж байгаа хүлэгмар гарааныхаа зургаад ирээд эргэж байгаа мачиг манай зурглаачийн дор нь харуулж байна. Сэлэн аймгийн Ерөөсмийн буган тосгоны яваач цогтөөрлийн шижир эрдний урдан хонгор алзаазраг сонгуулийн дэд ангиллын оролдооны өнгөлөөд гаргадарсан бол Сэлэн аймгийн Ерөөсмийн буган тосгоны сумын алдарт байж Жаргал сахны баяр сахны урдан хүрэн алзамар өнөөдрийн ямар наадмын сонгуулийн дэд ангиллын оролдооны үзүүр дээр гачсан байна. За Сэлэн аймгийн Ерөөсөм үүсэн байгуулагдсны 100 жилийн ямар наадмын сонгуулийн дэд ангиллын оролдооны үзүүрийн эдмэрний хамгийн арал дээр Сэлэн аймгийн Ерөөсмийн Харьяат аймгийн алдарт байж Төмөргүүгийн Батболдын гоё алуумар өнөөдрийн мөр наадмын сонгуулийн дэд ангиллын оролдооны үзүүрийн эдээр гацсан байна. За ингээд Сэлэн аймгийн Ерөөсөм үүсэн байгуулагдсны 100 жилийн мөр наадмын сонгуулийн дэд ангиллын оролдооныг Сэлэн аймгийн Ерөөсмийн буган тосгоны сумын алдарт байж Жаргал сахны баяр сахны хордон уран алзамар өнгөрсөн аман үзүү айгийн 3 дээр Сэлэн аймгийн Ерөөсөм харьяат сумын алдарт байж Хүрэл Баатрын Баян мөнхийн хүрэн азраг 3 дээр гацсан байна. 4 дээр Сэлэн аймгийн Ерөөсмийн буган тосгоны уяач цогтөөрлийн шижир эрдний хонгор алзаазраг наадлаар нь өнөөдрийн мөр наадмын Монгол улсын дотнолоо уяач Мягмар сургийн алтан очрын онгаад бол Сэлэн аймгийн Ерөөсмийн буган тосгоны уяач Мөнх Батын хордон зээрдмар айргийн 5 дээр гацсан байна. За өнөөдрийн мөр наадмын сонгуулийн дэд ангиллын оролдооны 6 дээр Сэлэн аймгийн Баян улс мараад аймгийн алдарт байж Нянгарын эрдэнэ цагтын халзан азраг 6 дээр гацсан бол түүний ард дээр Сэлэн аймгийн сайхан сумын номгон тосгоны яриад Монгол улсын гавьяат яриаланч Булднаан гам болдын хонгор алзмар 7 дээр гарчжээ. За Сэлэн аймгийн Ерөөсөм үүсэн байгуулагдсны 100 жилийн мөр наадмын сонгуулийн дэд ангиллын оролдооныг Сэлэн аймгийн Ерөөсмийн буган тосгоны яриад сумын алдарт байж Жаргал сахны баяр сахны хурдан хүрэн алзаазраг өнгөрсөн аман үзүүн дээр Сэлэн аймгийн Ерөөсмийн харьяат аймгийн сумын алдарт байж Хүрэл Баатрын Баян мөнхийн хурдан хүрэн алзаазраг аман үзүүн дээр байна. За сонгуулийн дэд ангиллын оролдооны айргийн 3 4 дээр гарч ирсэн Сэлэн аймгийн Ерөөсмийн буган тосгоны уяач цогтгөрлийн шижир эрдний хонгор алзаазраг наадлаар нь Сэлэн аймгийн Ерөөсмийн буган тосгоны уяач Мөнх Батын ордон зээрд маргажсан байна. 6 дээр Сэлэн аймгийн Ушаат цамаарт аймгийн алдарт байж Баатрын зэвэн жойсон Булднаан гам болдын хонгор алзмар урагшлаа. 170 номер дамарсан саахан сартай ураазраг урагшлсан Дархуул аймгийн Орхон цамаарт аймгийн алдарт байж Баатрын ган тулгын ордон сартай ураазраг сайрагдаад өнгөрсөн. За ингээд сонгуулийн дэд ангиллын оролдооныг Сэлэн аймгийн Ерөөсмийн буган тосгоны сумын алдарт байж Жаргал сахны баяр сахны урдан алзаазраг хөдөлсөө өрөө. За Ерөөсөм үүсэн байгуулагдсны 100 жилийн мөр наадмын урдан шүтлэнгийн орлоонд магна өрөөгөө дөрвөлгсөн бол сонгуулийн дэд ангиллын орлоонд халзаазраг өнгөлөж байна. Аман үзүүн дээр Сэлэн аймгийн Ерөөсмийн буган тосгоны уяач Мөнх Батын ордон зээрдмар аман үзүүн дээр байна. Улаанбаатар таан улдургийн Монгол улсын дотнолоо яаж Мягмар сургийн алтан очир үеж хурлуулж байгаа урдан зээрдмар аман үзүүн дээр байна. Айргийн 3 дээр Сэлэн аймгийн Ерөөсмийн сумын алдарт уяач Хүрэл Баатрын Баян мөнхийн хурдан хүрэн азраг айргийн 3 дээр гарчсан байна. Сэлэн аймгийн Ерөөсмийн Жавхлан цамаарт аймгийн алдарт байж гам болдын ган тулгын хурдан хүрэн азраг нийтүүлсэн хурдан хүрэн азраг 3 дээр 4 дээр нь Дархуул аймгийн Дархан сумын адуу үржүүлэгч Мөнх төрийн золомонгийн онгаа адуу Сэлэн аймгийн Ушаат цамаарт аймгийн алдарт байж Баатрын зэвэн жойж хурлуулж байгаа. Өнөөдөр Сэлэн аймгийн өдөр сумдолсон аймгийн төвөн сурдмарт орлоонд түрүү магна турталсан Сэлэн аймгийн сайхан сумын номгон тосгоны яриад Монгол улсын гавьяат яриаланч Булднаан гам болдын хонгор алзмар за айргийн 5 дээр Сэлэн аймгийн Ерөөсмийн буган тосгоны уяач цогтгөрлийн шижир эрдний хонгор алзаазраг айргийн 5 дээр байна. За Сэлэн аймгийн Ерөөсмийн буган тосгоны уяач цогтгөрлийн шижир эрдний хонгор алзаазраг Сэлэн аймгийн Ерөөсөм үүсэн байгуулагдсны 100 жилийн мөр наадмын сонгуулийн дэд ангиллын оролдооны айргийн 5 дээр Алтан шагаагийн Тэвүүлэн гэж 11 настай хүүхдүүд хурдлуулж байгаа. 6 дээр Сэлэн аймгийн Баян улс мараад аймгийн алдарт байж Нянгарын эрдэнэ цагтын халзаазраг 6 дээр оржсэн бол Дархуул аймгийн Орхон мараад аймгийн алдарт байж Баатрын ган тулгын сартай ураазраг 7 дээр оржлээ. Өнгөрсөн жил Завхан аймгийн 100 жилийн баруун бүс урдмартын ордонд айргийн 4 турталсан Сэлэн аймгийн Ушаатмын Базрын Бачоожийн халзаазрагны тулсан Сэлэн аймгийн Дархуул аймгийн Орхон мараад
аймгийн алдарт байж Баатарын гандалгын Сартаа ураатрах долоодор 6 дээр 216 номерт амарсан Сэлэн аймгийн баруун бүрэн сумын уяач Самблийн бүрэн жаргалын урдын хэрүүрээ 6 дээр гарч ирлээ. Сэлэн аймгийн баруун бүрэн сумын ард аймгийн алдарт байж Саяатын унган гүнээс гарсан урдын хэрүүрээ 6 дээр гарчсан бол долоодор Сэлэн аймгийн ерөөс марад аймгийн алдарт байж сумын алдарт байж Жоши Ариун болдын урдын хэрүүрээ түүний ардлаар 188 номерт амарсан Сэлэн аймгийн ерөөс марад аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батболдын урдын хайлуумаар 8 дээр гарч ирлээ. За Сэлэн аймгийн ерөөс марад аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батболд Азарганы орлаанд 2-3 чадраг одоо өнгөнд орлуулсан бол өнөөдрийн наадмын сонгомлын дэд ангиллын орлаанд 2 одоо морин дөрвчлсан өөрийнх нь одоо хайлуумаар түүний уртлаар одоо Сэлэн аймгийн баян болсон ерөөс марад аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батболдын байж хурлуулж байгаа Сэлэн аймгийн ерөөс сумын алдарт байж Жоши Ариун болдын урдын хөрмөр урагшлаа. За ард талд нь Сэлэн аймгийн ерөөс марад аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батболдын гоё хайлуумаар за энэ 216 номерт амарсан Сэлэн аймгийн баруун бүрэн сумын уяач Самблийн бүрэн жаргалын урдын хэрүүрээ урагшлаа. Сэлэн аймгийн баруун бүрэн сумын Заяатын унган гүнээс гарсан ийм урд за өнөөдрийн наадмын Дахуул аймгийн Орхон сумын ард аймгийн алдарт байж Баатарын гандалгын Сартаа ураатраа урагшлаа. За Сэлэн аймгийн хавар наадамд төрүүлж байсан Сэлэн аймгийн хавар наадамд 2-3 жилүүд дараалан айр дурлалсан Сартаа ураатраа урд талд нь Сэлэн аймгийн баян голсын ард аймгийн алдарт байж Нянгарын Эрдэнэ цагтын алзаа адрах 2019 он Сэлэн аймгийн баян голсын хүлэг морин спорт ойж талбаны 20 жилийн ямар наадамд даагнаснаа төрүүлж байсан ийм адрах за Сэлэн аймгийн ерөөсмийн буган тусганы уяач цогтгөрлийн шижиг эрдэнэ онгор алзаа адрах өнгөнд орлож байсан онгор алзаа адрах 202 номерт амарсан Алтан шагаагийн Тэмүүлэн гэж 11 настай хүүхдээс уйсан энд онсон энд урагшлаа. Ард талд нь Дахуул аймгийн Орхон сумын ард аймгийн алдарт байж Баатарын гандалгын Сартаа ураатраа урагшлсан түүний ардлаар Сэлэн аймгийн ерөөсмийн буган тусганы уяач Жаргал сахны баяр цагны урдан алзаа гарсан цагаасаа гэж өнгөнд нурсан алзаа ерөөсмийн 100 жилийн өмнө наадмын шүтлэн өрөөр төрүүлсэн бол одоо сонгомлын дэд ангиллын орлогын талцаа зурагшилсан. За ингээд Сэлэн аймгийн ерөөсм үүсэн байгуулагдсны 100 жилийн өмнө наадмын сонгомлын дэд ангиллын орлогонд газрын шандуултар хурдан 24 хүлэг шандаж шалгаж Сэлэн аймгийн Сайхан сумын Номгон тусганы ариат Монгол улсын гавьяа тариаланч Булднаан гамбалдын хонгор алдмар өнгөж гэлжээ. Амын үзүүнээр Сэлэн аймгийн ерөөс марад аймгийн сумын алдарт байж Хүрэл Баатрын Баян мөнхийн хүрэн алдрах Айргийн 3 дээр Завхан аймгийн Тусан цэнгэлсмын явгал Монгол улсын тодмонлоо яач Төмөр Баатрын гад удрахын унгаа дуу Сэлэн аймгийн ерөөсмийн буган тусганы уяач Мөнх Батын урдан хурмаар Айргийн 3 дээр байна. Монгол улсын тодмонлоо яач Мягмар цомгийн алтан очроо иж урлуулж байгаа. За амын үзүүнээр Сэлэн аймгийн ерөөсмийн сумын алдарт байж Хүрэл Баатрын Баян мөнхийн урдан хүрэн алдрах Ардын уцгалын 102 жилийн үндэсний хөр наадамд айр дурлалсан Монгол улсын манлаа байж Хомж Баян баяр цагтын хурдан айр мортой эцэг нэгтээ хүрэн азар амын үзүүнээр за ингээд Сэлэн аймгийн Ушаацсан байрад аймгийн алдарт байж Баатрын Зэвэнж баяа уйж урлуулж байгаа. Түүний хүү төмөр чөдрийн унаж урлуулж байгаа. Сэлэн аймгийн Сайхан сумын Номгон тусганы ариат Монгол улсын гавьяа тариаланч Булднаан гамбалдын хонгор алсмар Сэлэн аймгийн ерөөсөм үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын сонгомлын дэд ангиллын орлооныг өнгөлсөөрэ. Өнөөдөр Дахуул аймгийн бар наадмын түрүү мгэнэ турталсан Дорног аймгийн их хэсмийн шатраг өчгөний онгон гүнээс гарсан ийм урд ард талаар Сэлэн аймгийн ерөөсмийн сумын алдарт байж Хүрэл Баатрын Баян мөнхийн хүрэн алдрах Айргийн 3 дээр Сэлэн аймгийн ерөөсмийн буган тусганы уяач Мөнх Батын зэрдмэр өнөөдрийн мөр наадмын сонгомлын дэд ангиллын орлогын 3 дээр урагшлаа. За арагшаагаас сууж арыг хайдаг харуулахад Сэлэн Дахуул аймгийн Орхон сумын ард аймгийн алдарт байж Баатрын гандалгын Сартаа ураатрах 4 дээр байна. Айргийн 5 дээр Сэлэн аймгийн ерөөсмийн буган тусганы уяач Цогтгөрлийн шижиг эрдэнэ урдан хонгор алзаазраг алтан шагаагийн Тэмүүлэн гэж 11 настай хүүхдөөсөн Айргийн 5 дээр урагшлаа. 6 дээр Сэлэн аймгийн Баян улсын ард аймгийн алдарт байж Нянгарын Эрдэнэ цагтын алзаа адрах 6 дээр урагшлаа. 7 дээр Сэлэн аймгийн баруун бүрэн сумын уяач Самблийн бүрэн жаргалын соёлын хэрүүрээ 5 дээр урагшлаа. За Сэлэн аймгийн баруун бүрэн сумын Заяатын унган гүнээс гарсан хурдан хэрүүрээ 7 дээр 8 дээр 174 номерт амарсан Сэлэн аймгийн Ушаацсан уяач Даштандвын жагар доржийн хурдан саарламар өнөөдрийн наадам 8 дээр уржсан ард талд нь Сэлэн аймгийн ерөөс марад аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батболдын гоё халуун Арбаатар өнөөдрийн наадам Сэлэн аймгийн ерөөсмийн буган тусганы уяач Жаргал сахны баяр цагны алзаа азраг ард талд нь Сэлэн аймгийн ерөөсмийн сумын алдарт байж Жоши Ариун болдын хэрүүрээ харагдаад хөрүүрээ харагдаад өнгөрсөн. За Сэлэн аймгийн ерөөсмийн буган тусганы уяач Жаргал сахны баяр цагны хурдан ураа алзаа азраг энэ байна. Сая одоо Сэлэн аймгийн ерөөсм үүсэн байгуулагдсны 100 жилийн өмнө наадмын зэрлжүүлэнгээ төрүүлсэн бол за Сэлэн аймгийн ерөөсмийн уяач Төмөр хүүгийн Батболдын халуумар харагдаад өнгөрсөн 174 номерт амарсан Сэлэн аймгийн Ушаацсан уяач Даштандвын загар доржийн хурдан саарламар дуршилаа. 2019 онд Ушаацсан хавар наадмын дааг 4 мгнаа дурдалсан тэр цаг мочоос Дахуул аймгийн Орхон сум Сэлэн аймгийн Ушаацсан баяр наадмын айрыг 4 алдааг бас саарламар завар талд нь 216 номерт амарсан Сэлэн аймгийн баруун бүрэн сумын Самблийн бүрэн жаргалын хурдан хэрүүрээ түүний урд тал дээр Сэлэн аймгийн Баян голсын марад аймгийн алдарт байж Нянгарын Эрдэнэ цагтын хурдан алзаа авдар байна. За энэ төрсөн хүрэн азраг нь Сэлэн аймгийн баяр наадмын баг 3 наснда дараалан айр турлуулсан улсын ихэр наадманд 18 турлуулсан юм. За ингээд урд талд нь Сэлэн аймгийн ерөөсмийн буган тусганы уяач
цогтөрлийн жижиг эрдэнэ хонгор алзаалзарга түүний урталтай Дархууд аймгийн Орхон сум яриад аймгийн алдарт байж Баатрийн гандуулгын сартаа ураа азаргаа. За энэ жил Орхон аймгийн алдартуудын наадамд айрагдаж байсан сартаа ураа азарга дөрүүдээр за ингээд үзүүрхээ ураг сайхан харуулж гэлээ. Сэлэн аймгийн Өрөөсөм үүсэн байгуулагдсны 100 жилийн өмнө наадмын сонгуулийн дэд ангиллын оролдооныг Сэлэн аймгийн сайхан сумын номгон тусганы харьяат Монгол Улсын авиа тариаланч Булдан анган болдын хонгор алдсамар өнгөлсөө өрөө. Дархуу аймгийн Дархан сумын уяач мөнх төргийн солонгийн онгадуу засгийн газрын тогтоолтоо улсын мөсийн оролдоонд 5 удаа айраг дурдсан хос хоёр дуудлагатай хонгор алзаалзаргатай эцэг нэгтэй юм орд. За ард талд нь Дархуу аймгийн Сэлэн аймгийн Өрөөсмийн сумын алдарт уяач Хүрэл Баатрын баян мөнхийн хурдан ураа азарга аман үзүүн дээр айргийн 3 дээр Сэлэн аймгийн Өрөөсмийн буган тусганы уяач Мөнх Батын ордон зээрдмар 3 дээр байна. Монгол Улсын толгомлоо яач Төмөр Баатрын гал одрохын унган зээрдмар өнөөдрийн мөр наадмын сонгуулийн дэд ангиллын оролдооны 3 дээр аман үзүүн дээр Сэлэн аймгийн Өрөөсмийн аймгийн сумын алдарт уяач Хүрэл Баатрын баян мөнхийн хурдан ураа азарга аман үзүүн дээр их насны мартын оролдоонд хуулмараас нэлийн дээгүүр орлуулад байсан Сэлэн аймгийн Өрөөсмөр аймгийн сумын алдарт уяач Хүрэл Баатрын баян мөнхийн хурдан ураа азарга аман үзүүн дээр байна. За энэ Монгол Улсын манлаа байж бүтээлч компани захирал Омжвын баяр цагтын хурдан хэр мартай эцэг нэгтэй ураа азарга аман үзүүн дээр айргийн 3 дээр Монгол Улсын толгомлоо яач Төмөр Баатрын гал одрохын унгадуу Сэлэн аймгийн Өрөөсмийн буган тусганы уяач Мөнх Батын ордон зээрдмар сонгуулийн дэд ангиллын оролдооны 3 дээр уршиллаа. За Сэлэн аймгийн Өрөөсөм үүсэн байгуулагдсны 100 жилийн өмнө наадмын сонгуулийн дэд ангиллын оролдооны 4 дээр Дархуу аймгийн Орхон сум яриад аймгийн алдарт байж Баатрийн гандуулгын сартаа ураа азарга улсын мөсийн оролдоонд айрагдаж байсан Довтоо урдын улд гэдэг батлан харуулж 4 дээр орж ирлээ. 5 дээр Сэлэн аймгийн Ушаат сумын уяач Таштондгийн жагард орчин ордон сааралмаар наадлаар нь Сэлэн аймгийн Өрөөсмийн буган тусганы уяач Цогтгөрлийн шижир эрдэнэ хонгор алзаалзарга 6 дээр байна. Гарсан цагаас хэлж өнгөлд орлсон хурдан хонгор алзаалзарга 6 дээр айргийн 5 дээр Сэлэн аймгийн Ушаат сумын уяач Таштондгийн жагард орчин ордон сааралмаар 6 дээр 2019 он даагны насандаа сумын хайр нааданд төрүүлж байсан өнөө жил 7 настамар урд талд нь Сэлэн аймгийн Ушаат сумын уяач Базарын Бачоожийн халзан азарганы төлөв болсон Дархуу аймгийн Орхон сум яриад аймгийн алдарт байж Баатрийн гандуулгын сартаа ураа азарга. За энэ 2021 онд Сэлэн аймд болсон улсын мөсийн оролдоонд хязгаарлал руу 9-д уралдаж байсан Сэлэн аймгийн хайр наадамд төрүүлж байсан Сэлэн аймгийн хайр наадамд аман үзүүлж айргаж байсан сартаа ураа азарга. Ард талд нь Сэлэн аймгийн Ушаат сумын уяач Таштондгийн жагард орчин ордон сааралмаар өнөө жил Сэлэн аймгийн Ушаат сумын хайр наадамд айргаж дурдсан хурдан сааралмаар энд урагшлаа. Жагард орчин түмэн жаргалж одоо хүүхэд онож орлуулж байгаа сааралмаар за Сэлэн аймгийн Өрөөсөм буган тусганы уяач Цогтгөрлийн шижир эрдэнэ хурдан хонгор алзаалзарга ард талд нь урагшлаа. 11 настай алтан шагаагийн Тэмүүлэн гэж хүүхэд онож орлуулж байгаа хурдан хонгор алзаалзарга өнөөдрийн наадмын сонгуулийн дэд ангиллын оролдооны 5-6 дараа урагшлаа. За өнөөдөр Сэлэн аймгийн Баянгол сумын уяач Нянгарын эрдэнэ цагтын хурдан алзаалзаргын урагшлаа. 2019 онд аймгийн алдарт байж Төмөр хүрээгийн төр мөнхийн солны байлгалгын наадам даагаан насандаа 4 магнад уралдаж байсан хурдан алзаалзарга төрсөн хонгор морин Дархуу Сэлэн аймгийн Мандал сум Сэлэн аймгийн Баянгол сумын барь наадмууд мөн ч одоо олон удаа төрүүлж байсан Монгол Улсын манлай байж Долгорын ган Баатрын Дархан төмөг зээр талзамарны хөвшөөний наадам төрүүлж байсан. За Сэлэн аймгийн Баянгол сумын аймгийн алдарт уяач Нянгарын эрдэнэ цагтын алзаалзарга ард өнгөрсөн ард талд нь Сэлэн аймгийн Баруун мөрөн сумын уяач Самбилийн бүрэн жаргалын хээрүүрээ түүний алсаар 188 номер тамарсан Сэлэн аймгийн Өрөө сум яриад аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батуулдын гоё халуумарыг ган зэргийн баасаа очиргаж 11 настай хүүхэд болсон энд урагшлаа. За азарганы орлого нь 2-3 ч удаа өөрөө айраг одоо азарга дээгүүр орлуудад болсон сонгуулийн дунд ангиллын оролдоонд Жамбал сургийн Мөнх Баатрын хэрүүрэг уйж яригдуулсан аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батуулдын ордон алуумар урд талд нь 216 номер тамарсан Сэлэн аймгийн Баруун мөрөн сумын уяач Самбилийн бүрэн жаргалын ордон хэрүүрээр урагшлаа. Сэлэн аймгийн Баруун мөрөн сумын аймгийн алдарт байж Заяатын онгон гүнээс гарсан хэрүүрээ за Сэлэн аймгийн Баруун мөрөн сумын уяач бол Сэлэн аймгийн Өрөө сумын 100 жилийн өмнө наадамд олон уяач ирж хүлэг мордоо оролцуулсан. За энэ 257 номер тамарсан Сэлэн аймгийн Баянгол сум яриад аймгийн алдарт байж Нянгарын эрдэнэ цагтын хурдан алзаалзарганд одоо байна. За Нянгарын эрдэнэ цагтын хурдан алзаалзарга за түүний уртлаар өнөөдрийн наадамд Сэлэн аймгийн Өрөө сумын буган тусганы уяач Цогтгөрлийн шижир эрдэнэ хонгор алзаалзарга 202 номер тамарсан хонгор алзаалзарга гарсан цагаасаа их өнгөнд орлсон хурдан хонгор алзаалзарга 6 дээр байна. За Сэлэн аймгийн Өрөөсөм үүсэн байгуулагдсны 100 жилийн өмнө наадмын сонгуулийн дэд ангиллын оролдооны айргийн 5 дээр Сэлэн аймгийн Ушаат сумын уяач Жагард доржийн хурдан сааралмар урд талд нь Дархуу аймгийн Орхон сум яриад аймгийн алдарт байж Баатрийн гандуулгын сартаа ураа азаргана. Өнгөрсөн жил одоо засгийн газрын тогтоолтоо баруун суртан мартын ордоонд айргийн 4 хурдалсан сартаа ураа азаргал Сэлэн аймгийн Ушаат сумын уяач Базарын Бачоожийн хурдан халзаа азарганы тул за ингээд өнөөдөр Сэлэн аймгийн Өрөөсөм үүсэн байгуулагдсны 100 жилийн өмнө наадмын сонгуулийн дэд ангиллын оролдооныг Сэлэн аймгийн сайхан сумын номгон тусганы харьяат Монгол Улсын авиа тариаланч Булдан анган болтын хонгор алзамар өнгөлсөөр байна. Амун үзүүндэр нь Сэлэн аймгийн Өрөөсмийн сумын алдарт байж
Хүрэл Баатрын Баян мөнхийн хурдан уран алдрах айргийн 3 дээр Монгол Улсын дутманлаа яач Төмөр Баатрын Гад Бадрахын онгадуу Сэлэн аймгийн Ерөөсмийн Буган тусганы уяач Мөнх Батын урдан зэрмар 3 дээр Монгол Улсын дутманлаа яач Мягмар сургийн Алтан очир уяж урдлуулж байгаа. За ингээд Сэлэн аймгийн Ерөөсм үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын сонгуулийн дэд ангиллын оролцооны хонгор халдсамар өнгөлөөрэ. Дархуул аймгийн Дархан сумын харьяат адуу үржүүлэгч Мөнх төрийн Соломонгийн онгадуу Сэлэн аймгийн Ушаацсан байранд аймгийн алдарт байж Баатрийн Зэвэн жив уяж урдлуулж байгаа. Сэлэн аймгийн Сайхан сумын Номгон цуцхны уяач Булдан амбалтын онгор алсамар өнгөлсөн аман үзүүндрэн Сэлэн аймгийн Ерөөсмийн сумын алдарт байж Хүрэл Баатрын Баян мөнхийн хүрэн алдраг аман үзүүндэр ган үеийн Баттүр гэж хүүхэд унаж орлуулж байгаа. Аман үзүүндэр за энэ засгийн газрын тогтоолтой бүсийн орлоонд төрүүлсэн Монгол Улсын манлаа уяач бүтээгч компани захирал Гомж Баян баяр цогтын ордон хайр мартай эцэг нэгтэй ийм одоо азраг. За азраг сонгуулийн дэд ангиллын оролдооны 4 дээр Дархуул аймгийн Орхон сумаараад аймгийн алдарт байж Баатрын ган толгын сартай ураа азраг 4 дээр орж ирлээ. За Сэлэн аймгийн хавар наадамд түрүү магнат ордолсон сартай ураазраг ард талд нь өнөөдрийн наадам Сэлэн аймгийн Ушаацсан уяач Дашдон төвийн Жагар доржийн ордон сарламар 174 номер дамардсан өнөөдрийн наадамд 5 дээр оршиллаа. Жагар доржийн түмэн жаргалагч хүүхэд оноо зурлуулж байгаа Сэлэн аймгийн Ерөөсм үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын сонгуулийн дэд ангиллын оролдооны айргийн 5 дээр за арийнхаа одоо мөрдөр манай сургуулийн нараа сайхан сууж харуулнаа. За бидний нэвтрүүлэгтээ Сэлэн аймгийн Ерөөсмийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрхэн Баярын Ариун Бат хамтран ажиллаж Ерөөсмийн 100 жилийн амар наадам олонний хүртэл болоход голлох нөлөө үзүүлж байгаа. За 6 дээр Сэлэн аймгийн Баян голс мараад аймгийн алдарт уяач Нянгарын Эрдэнэ цогтын алзаа азраг 7 дээр Сэлэн аймгийн Ерөөсмийн Буган тусганы уяач Цогтгэрлийн Шижир эрдэнэ хонгор алзаа азраг ард талд нь Сэлэн аймгийн Баруун мөрөн сумын уяач Самбилийн бүрэн жаргалын урдан хэр өрөө Вана Сэлэн аймгийн Баруун мөрөн сумын Заяат явна хүмүүнээс гарсан Сэлэн аймгийн Баруун мөрөн сумаас олон яачид Ерөөсмийн 100 жилийн амар наадам зорж ирж уралдаж хүлэг мордынхаа тоосоо өргөж байгаа. Урд талд нь Сэлэн аймгийн Ерөөсмийн Буган тусганы уяач Цогтгэрлийн Шижир эрдэнэ хонгор алзаа азраг Сэлэн аймгийн Баян голс мараад аймгийн алдарт байж Нянгарын Эрдэнэ цогтын алзаа азраг хагдаад өнгөрсөн. За энэ араас өнөөдрийн маань наадамд Сэлэн аймгийн Ерөөсмийн уяач Сүхбаатарын Бат холбоогийн хурдан завдрамар өнөөдрийн маань наадмын сонгуулийн дэд ангиллын оролдооны үзүүрийн дээр уршиллаа. Сэлэн аймгийн Ерөөсмийн уяач Сүхбаатарын Бат холбоогийн завдар морийг Тугуурийн хэрлэн гэж хүүхэд онсон урагшуулсан энэ Сэлэн аймгийн Ерөөсмийн харьяат аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батуулдын гоё халиумар 188 намарт марцсан ган зэргийн Баасаа очир гэж хүүхэд унаж орлуулж байгаа. Халиумар энэ хүрээд жоохон сууж байгаа маа. За Сэлэн аймгийн Баян голс Сэлэн аймгийн Ерөөсм харьяат аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батуулдын голготтой халиумарыг өнөөдөр татуулаад аваад болчихлоо. За Сэлэн аймгийн Ерөөсм үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадамд энэ Сэлэн аймгийн Ерөөсмийн уяач Сүхбаатарын Бат холбоогийн хордон завдар 10 номертой марцсан энд урагшиллаа. Туг баярыг гэрлэн гэж одоо хүүхэд унаж орлуулж байгаа. За Сэлэн аймгийн Ерөөсм үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын сонгуулийн дэд ангиллын оролдоонд энэ 176 номертой марцсан Сэлэн аймгийн Баруун мөрөн сумын уяач Самбилийн бүрэн жаргалын хордон хэрүүрээ урд талд нь Сэлэн аймгийн Баян голс мараад аймгийн алдарт байж Нянгарын Эрдэнэ цогтын урдан алзаа азрагна Монгол Улсын алдарт байж Баяр магнын тэрвшин одоо Баруун орон сумын уяач талбанд төгсөн алзаа азрагны тул урд талд нь Сэлэн аймгийн Ерөөсмийн Буган тусганы уяач Цогтгэрлийн Шижир эрдэнэ хонгор алзаа азраг гарсан цагаас гэж өнгөнд урдсан хурдан хонгор алзаа азраг. За Сэлэн аймгийн Ерөөсм үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын хурдан сонгуулийн дэд ангиллын оролдооны үзүүрийн эдэм ардаа манай ташнаар оршилнаа. Сэлэн аймгийн Ушаацсан уяач Дашдон төвийн Жагар доржийн урдан саарламар 5 дээр Сэлэнгийн Дархуул аймгийн Орхон сумын харьяат аймгийн алдарт байж Баатрын ган толгын сартай ураа азраг 4 дээр байна. 2021 онд Сэлэн аймагт болсон засгийн газрын тогтоолтой улсын хүмүүсийн оролдоонд хязгаар дураа 9 дурдж байсан. 2022 онд одоо Хөвсгөл аймагт болсон Хотгоодын орд бүсийн оролдоонд бас 7 дурдж байсан. Өнгөрсөн жилийн улсын хүмүүсийн оролдоонд айрагдж байсан сартай ураа азраг Сэлэн аймгийн Ушаацсан уяач Базрын Мачоожийн халзаа азрагны тул энэ өдөө эцэг нэгтээ Өмнөг аймгийн Баян улсын уяач Дашвалжирийн буян нэмэрхийн хурдан хонгор алзуурэ Сэлэн аймгийн Баяр наадамд өнгөрсөн жил төрүүлээд өнөө жил Өмнөг аймгийн Баян улсын 100 жилийн Баяр наадамд түрүү магнат урталсан. За ингээд үзүүрийнхээ гурыг сайхан харуулж гэлээ. Өнөөдрийн Баяр наадмыг Сэлэн аймгийн Сайхан сумын Номгон тусганы харьяат Монгол Улсын гавьяа тариланч Булдан амбалтын хонгор алзамар хөтөлсөөрэ аман үзүүн дээр нь Сэлэн аймгийн Ерөөсмийн сумын алдарт байж Хүрэл Баатрын Баян мөнхийн хур азраг 3 дээр Сэлэн аймгийн Ерөөсмийн Буган тусганы уяач Мөнх Батын урдан зэрмар 3 дээр за хонгор алзамар өнөөдрийн Баяр наадамд мөн сэлүүхэн байгаа маа. Өнөө хавар Сэлэн аймгийн өдөр сумд болсон аймгийн төвөмс урд мордын ордонд төрүүлсэн Дархуул аймгийн Баяр наадамд төрүүлсэн аман үзүүн дээр нь Сэлэн аймгийн Ерөөсмийн сумын алдарт байж Хүрэл Баатрын Баян мөнхийн хур азраг аман үзүүн дээр айргийн 3 дээр Сэлэн аймгийн Ерөөсмийн Буган тусганы уяач Мөнх Батын урдан зэрмар 3 дээр байна.
За энэ унган мороо улсын их хурлын наадмын 2 жил дараалсан 4 мөнгөнд орлуулсан Монгол Улсын додмон лав яаж Төмөр Баатарын гал удирхын унгаадуу Сэлэн аймгийн Өрөө сумын буган тосгоны яаж Мөнх хотын хурмар 3 дээр аман үзүүндрэн Сэлэн аймгийн Өрөө сумын сумын алдарт байж Хүрэл Баатарын Баян мөнхийн хуруу азраг за ингээд хонгор халдмар өнөөдөр мөр наадманд ер нь холыг харж байгаа байна. Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн мөр наадмын сонгуулийн дээд ангиллын орлооныг аймгийн алдарт байж Баатарын зэвэн живээ ойж орлуулж байгаа. Түүний хүү төмөрж өдрийн унаж орлуулж байгаа. Сэлэн аймгийн сайхан сумын номхон тосгоны яриад Монгол Улсын авид тариаланч Булднаан гамболдын хонгор халдмар өнгөлсөөрэ. Улсын мөсийн орлон 5 удаа айрыг дурдсан Монгол Улс мөнх төрийн Соломонгийн хос баярын дуудлагатай хонгор халдсан азрагны одоо хонгор халдсан азрагтай эцэг нэгтэй юм орд. За мөнх төрийн Соломонгийн Пегас салдан гэж азрагны дуудсан хонгор халдмар өнөөдрийн мөр наадмын сонгуулийн дээд ангиллын орлооны өнгөлсөөрэ. Дорногов аймгийн Ихийцмын Шатраг гэж хүний онгон гүнээс гарсан хонгор халдмар өнөөдрийн мөр наадмын өнгөлсөөрэ. Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн мөр наадмын сонгуулийн дээд ангиллын орлооныг Сэлэн аймгийн сайхан сумын номгон тосгоны яаж Булднаан гамболдын хонгор халдмар өнгөрсөн аман үзүүнрэн Сэлэн аймгийн Өрөө сумын сумын алдарт байж Хүрэл Баатарын Баян мөнхийн хуруу азраг аман үзүүндэр айргийн 3 дээр Сэлэн аймгийн Өрөө сумын буган тусганы яаж Мөнх хотын ордон зэрэгдмарыг Содбаатар гэж хүүхэд онож орлуулж байгаа айргийн 3 дээр Монгол Улсын тодмон лав яаж Магмар сүрэнгийн Алтай очроо иш орлуулж байгаа аман үзүүндэр Сэлэн аймгийн Өрөө сумын сумын алдарт байж Хүрэл Баатарын Баян мөнхийн хуруу азраг аман үзүүндэр басан айргийн 3 дээр Сэлэн аймгийн Өрөө сумын буган тусганы яаж Мөнх хотын ордон зэрэгдмар 3 дээр за Үзүүрийн уруу дарыг хайдаас нэгэн зайтай байна. За бидний нэвтрүүлэгтээ Сэлэн аймгийн Өрөө сумын аймгийн алдарт байж Мөнх хотын анх хоёр Сэлэн аймгийн Өрөө сумын буган тусганы яриад аймгийн алдарт байж Содом Даржаагийн тэрэн найдмад аймгийн алдарт байж Ган болтын ган төгс аймгийн алдарт байж Ган болтын ган толгоноор хамтран ажиллаж байгаа. За өнөөдрийн мөр наадмын сонгуулийн дээд ангиллын орлогын айргийн 4 дээр Дахуул аймгийн Орхон сум яриад аймгийн алдарт байж Баатарын ган толгойн Сартай ураасраг 4 дээр хэвээрээ 5 дээр Сэлэн аймгийн Ушаат сумын яваач Дашдан дубын Жагард орчийн ордон саарламар 5 дээр юм байна. За сумын хайр наадам даагнасандаа дөрүүлсэн тэр зэгээс хойш сумын байр наадмаас айрыг дөрөв алдаагаа ордон саарламар 5 дээр 6 дээр Сэлэн аймгийн Баян голс яриад аймгийн алдарт байж Нянгарын Эрдэнэ цагтын алзаа асраг 6 дээр байна. За алзаа асраг 2019 онд даагнаасандаа Сэлэн аймгийн Баян голсмын хүлэг морин спорт байж талбаны 20 жилийн мөр наадам түрүү өгнө туршлуулсан энэ жил 7 настай азраг Сэлэн аймгийн Баян голс яриад аймгийн алдарт байж Нянгарын Эрдэнэ цагтын алзаа асрагыг энэвшийн хурц гэж хүүхэд онож орлуулж байгаа энэ дурагшааллаа. За хурдан алзаа азрагны ахур азраг Сэлэн аймгийн Баян наадамд 3 жил дараалан айрыг дурдсан ийм одоо түүхтэй Сэлэн аймгийн Баян голс яриад аймгийн алдарт байж Нянгарын Эрдэнэ цагтын хурдан алзаа азраг гарсан цагаас эхэлж одоо үзүүрийн хитэ оролцсон хурдан алзаа азраг өнөөдрийн мөр наадмын сонгуулийн дээд ангиллын орлооны 6 дээр байна. За Сэлэн аймгийн Баян голсон гэдэг бол бас л одоо хурдтай Сэлэн аймагтай төдийгүй улстай одоо нэлээд дээгүүр ирэмхтэй ийм нутаг. За Сэлэн аймгийн Баян голс яриад аймгийн алдарт байж Нянгарын Эрдэнэ цагтын хурдан алзаа азраг 6 дээр 5 дээр Сэлэн аймгийн Ушаат сумын яваач Дашдан дубын Жагард орчийн ордон саарламар 6 дээр байна. 5 дээр байна. За өнөөдөр Сэлэн аймгийн Ушаат сумын хайр наадамд айрагдсан Дахуул аймгийн Орхон сумын байр наадамд бас олон төвлөж айрагдсан ордон саарламарыг Жагард орчийн Түмэн жаргал гэж 10 настай хүүхэд онож орлуулж байгаа 4 дээр байна. 3 дээр байна. За 4 дээр байгаа маань. За ингээд 5 дээр байгаа маань Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн мөр наадмын сонгуулийн дээд ангиллын орлооны 4 дээр Сэлэн аймгийн Өрөө сумын буган тосгоны яваач Мөнх хотын ордон зэрэгдмар за 3 дээр Сэлэн аймгийн Өрөө сумын сумын алдарт байж Хүрэл Баатарын Баян мөнхийн хурдан хуруу азраг цаад алдан Дахуул аймгийн Орхон сум яриад аймгийн алдарт байж Баатарын ган толгойн аймгийн хайр наадамд рүүлээд улсын мөсийн оролдоонд айрыг дэж байсан Сартай ураасраг аман хөл рүү орж ирлээ. За аргагүй нэг доврохож оролцож байгаа маань ингээд Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн мөр наадмын сонгуулийн дээд ангиллын орлооныг Сэлэн аймгийн Ушаат сум яриад аймгийн алдарт байж Баатарын зэвэн живээ ойж орлуулж байгаа. Дархуу Сэлэн аймгийн Өрөө сумын Сэлэн аймгийн сайхан сумын номгон тусганы яриад Булднаан гамболтын хонгор алсмар өнгөлсөөрэ. Дархуу аймгийн Дахан сумын яваач Мөнх төрийн Соломонгийн онгаад өнөөдөр Сэлэн аймгийн хөдөр сумд болсон аймгийн төвийн сурдамардын орлоонд төрүүлээ Дархуу аймгийн баяр наадамд бас төрүүлсэн хонгор алсмар Цэвэн живийн төмөрч өдөр гэж хүүхэд онож орлуулж байгаа. За аймгийн алдарт байж Баатарын Цэвэн жив ойж орлуулж байгаа. Цэвэн жив алдарт Сэлэн аймгийн Өрөө сумын 100 жилийн мөр наадамд азраг аман үзүүнд орлуулсан бол сонгуулийн дээд ангиллын орлогоор хонгор халдмарыг хол өнгөлүүлж байна. За аман үзүүн дээр нь Сэлэн аймгийн Ушаат сумын яваач Баасарын Бачоожийн алзаа азрагны дулуулсан Дахуул аймгийн Орхон сум яриад аймгийн алдарт байж Баатарын ган толгойн Сартай ураасрах аман үзүүн дээр ширүү хүнстэй урагшаалаа. Өнгөрсөн жил Завхан аймгийн 100 жилийн баруун суртамар яваанд айргийн дур дурталсан их талдаа ууд хангаан бугуун хур азрагны удамтай Сартай ур азраг аман үзүүн дээр урагшаалаа. За Сэлэн аймгийн хавар наадам түрүү мөгнө дурталсан за сум орон нутгийн наадамд 10 додоо дөрүүлж аргасан Сартай ур азраг аман үзүүн дээр ширүү хүнстэй урагшаалаа. Дахуул аймгийн Орхон сум яриад аймгийн алдарт байж Баатарын
ган тулгын сартаа ураа азрагыг болтын мөнхөр гэж 11 настай хүүхэд оноос орлуулж байгаа Сэлэн аймгийн Ерөө сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын сонгуулийн дээд ангиллын ярилцлагын аман үзүүн дээр байна. За өнгөрсөн жилийн Марам сурдан мартын орлоонд түрүү айргийн дөрөв дурдалсан Сэлэн аймгийн хайр наадам түрүү магнат хордолсон сартаа ураа азраг аман үзүүн дээр за ингээд өнөөдрийн наадмын хонгор алсамар хол хөтөлсөөрэ. Сэлэн аймгийн Ерөө сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын сонгуулийн дээд ангиллын ярилцлагыг Сэлэн аймгийн Ушаат цамаарын аймгийн алдарт байж Баатарын Зэвэн живээ ойж орлуулсан Дахууд аймгийн Дархан сумын яваач Мөнхтрийн Цолмонгийн онгадуу Сэлэн аймгийн Сайхан сумын Номгон туцхны аяат Монгол улсын гавьяа тариалсан ч Бултнан гамболтын хонгор алсамар өнгөлсөөр барааны зурхаар өгж ирлээ. Хонгор алсамарыг өнөөдөр хөдлөгсөн Сэлэн аймгийн Ушаат цамаарын аймгийн алдарт байж Баатарын Зэвэн живээ ойж орлуулж байгаа Зэвэн живийн төмөрж өдөргөж хүүгийн өнөөж орлуулж байгаа Дахууд аймгийн Дархан сумын Мөнхтрийн Цолмонгийн онгадуу Сэлэн аймгийн Сайхан сумын Номгон туцхны аяат Бултнан гамболтын хонгор алсамар Сэлэн аймгийн Ерөө сумын 100 жилийн амар наадамд түрүү магнат ордоллаа. Аман үзүүн дээр Дахууд аймгийн Орхон сум яриад аймгийн алдарт байж Баатарын ган толгын сартаа ураа алдарт аман үзүүнд ордоллоо. За айргийн 3 дээр Сэлэн аймгийн Ушаат сумын яваач Даштан дурын жагаар доржийн сааралмар айргийн 3 дурдж наадам шалгаа байсгалаа. 4 дээр өнөөдрийн наадмын сонгуулийн дээд ангиллын оролцооны 4 дээр Сэлэн аймгийн Ерөө сумын Буган туцхны яваач Мөнх Батын Ордон зээрмар айргийн 4 дурдаллаа. Монгол улсын тодманлаа яваач Төмөр Баатрын гал бодрохын хонгадуу Сэлэн аймгийн Ерөө сумын Буган туцхны яваач Мөнх Батын Ордон зээрмар айргийн 4 дурдалсан бол Сэлэн аймгийн Ерөө сумын сумын алдарт яваач Хүрэл Баатрын Баян мөнхийн хүрээ азрах айргийн 5 дурдаллаа. Гарсан цагаасаа хийж өнгөнд орсон урдан хүрээ азрах Сэлэн аймгийн Ерөө сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын сонгуулийн дээд ангиллын орлон 5 дурдалсан 6 Сэлэн аймгийн Баянгол сумын аймгийн алдарт байж Нянгарын Эрдэнэ цагтын хүрээ алзаа азрах 6 дурдаллаа. 7 дээр Сэлэн аймгийн Ерөө сумын Сүхбаатарын Батцолбогийн Цавдрмар 7 дурдаллаа. Ард талдан Сэлэн аймгийн Ерөө сумын Буган туцхны яваач Жаргал сахны баяр сахны алзаа азрах түүний арлаар Сэлэн аймгийн Баруун сумын Самбилийн мөрөн жаргалын хурдан хэрүүрээ орж ирлээ. Сүхбаатарын аймгийн Баялгар сумын яриад Бацгалын Алтуу гэдэг хүн байна. Морман Завхай аймгийн Досон цэнгэл сумын яриад Монгол улсын тодманлаач Төмөр Баатрын гал бодрохын хонгомороо. Сая дан уяагаар гээд анхны хуралдаанд уралдаж байна. Уяач л болохоор Мегмарзургийн Алтай очров гэдэг найз маань очт юм аа. Энэ жил хэдэн настай мөр урд өмнө яаж уралдсан мөр? Урд өмнө 2 орж ирсэн. Намайг Дархан аймгийн Орхон сумын аяч аймгийн алдарт байж Баатарын ган толгойд алхаж явж. Дарааныхаа удаан мөчлөлөөр Энэ Дархан аймгийн Орхон сумын Базрын ариун болд гэж найз минь унгаад байгаа. Монголын аврах дараад унгах над биелгэн төгчсөн юм ат байгаа. Их эцэгдлийн хот маань талаар. Энэ их талдаа буган ордын. Тэ эцэг тал нь өөрийнх нь араа базраг байт. Тиймээс энэ Эрдэнэт алдартын наадамд энэ зөн очиж таваар төгөхөд Сэлэн аймаг төрөвчгээд одоо энэ юун дээр дамаг үзүүлж байна. 900 жилийн үед. Бага наснд яаж уралдсан? Энэ хязгаарлуур 21 онд Сэлэнгийн бүс болоход 9-ээр тавьчихсан юм. 22 онд хөвсгөлийн бүс төчөөд 7-оор давхай 23 он Завхан аймаг байгуулсан Баруун улсын наадамд айргийн 4-өөр тавьчихсан. Тэгээ Сэлэн аймгийн Баяр наадамд 3 удаа мөн хүзүүд 1 удаа төрүүлчихэд байгаа. Сумын 7-8 төрүүлээд байгаа юм азар байгаа. За баярлалаа. За баярлалаа. Өө сайхан байна. Халдган мормон сайхан төрүүллээ. Сая Дархан аймгийн ирлийг төрүүлчихэд ирсэн. Хавар Сэлэнгийн хөдөр. Хаврын хөдөр Сэлэн аймгийн төвийн бүст хөдөрт болсон бүст төрүүлсэн. Ирлийцтэй. Тэгэл ирлээ. Сайхан төрүүллээ. Энэ жил хэдэн настай мөр вэ? Бага наснд яаж уралдсан? Энэ одоо бага наснда их сайн давхижсэн гэсэн над дээр нэг 2 жил болж байгаа мөр. Тэг энэ жил одоо нэг 11 2 хүрж байгаа мөрөө. Тийм одоо энэ унгын эзэн нь болохоор Дархан аймгийн Мөнхтөрийн цоомогийн Пегас гэж азрын төл. Ээж талаас болохоор Дорноговын Шатраг гэж хүний унгаа гүнээс гарсан ингээд. Тэгээ гам болдгоо дээр ирээ гарсан унга. За баярлалаа. Баярлалаа. Энэ түүх сайхан Ерөө нутгийнхаа 100 жилд сайхан хүрээ азраг маань айргийн 5 давхсанд баяртай байна. Тэгээ энэ хүрээ азрагны маань удам гэвэл Сэлэн аймгийн Жавхлан сумын ариат Гамболтын гантлаг ахын маань хүрээ азрагны төл. Тэгээ бүрд авахын маань унган гүнээс гарсан тийм хүрээ азраг байгаа да. Энэ жил хэдэн настай азраг урд өмнө яаж уралдсан вэ? Ер нь энэ битүү шухуу. Тий. Тэгээ инжлээс л ер нь сайхан тавьчих эхэлж байна да. Тийм хойд морь харагдуулсан хувьд бас баяр наадмын мэд төшөөл ард юм. Оо сайхан байна. Тий. Тэгээд одоо нийт Ерөө нутгийнхаа 100 олон 100 жилдээ сайхан наадаараа баяр наадмын мэд өргөе. Би Сэлэн аймгийн Ушаат цамын яваач жагаар дөрж гэж байна. За. Хагаан марныхаа удаан мөчлийн талаар.
Энэ угаасаа зүүн бүрэн гаралтай л. Зүүн гэрэнгийн унгын. Тэгэл дархуулын горхон сумын гадаадрахын жавхлан гэдэг манай нэг найз. Тэгээ угаасаа над дээр ирэл тэр чигтээ одоо угаасаа байх. Ингээд хэдэн настай мөр урд өмнө яаж оролцсон? Тавчид үсэрмөр энэ угаасаа даагнаас ахуулаад их олоо энд жижиг юмнуудад их олоо, сумуудад их олоо ариг төрүүлсэн. Даагнда хушаат төрүүлж ирсэн. Сумын ханаад энэ жил 3-аар давхсан. Наад орхон гэдэг. Тэгээ сумуудаар 3-аар тэгсэн. Хөдлийн хязгаарлан соёлонд байж бүх насандаа ер нь сумын наадам бүгдэнд нь ариг төрүүлсэн. Хоёр сумд хушаат орхон хоёрт ээлжлээл. Дахуу аймгийн орхон сум сэлгэж байгаа юм. Хоёрт ээлжилсэн. Жил болгон алинд нь очиж төрүүлд юм аа. За ерөө нутагт өмнө нэрж наадаж баяр наадмын зохион байгуулалаар. Тий 90-ад урд нь ирж ийсэн юм ахна. Тэгээд яг сумынхын наадмаар ирж байгаагүй юм байна. Энэ хавар нэг хаврын нэг уралдаануудаар нэр нь ирж оролцож ирсэн. Яг гайгүй сайхан оролцож байсан юм аа. За баярлалаа. Дараа дараа уралдаанд амжилт хүсье. За. Хурдан сонгол дэд насны мартын уралдаанд ариг төрүүлсэн мартын ус арчил соосон уяачийн ахгүй өдөрлөг нутгаар насрын өмнө айтхан нүдөө Тату магна торгон жолоо түрүү магнагаар Сэдэнгийн сайхан сумын Бэгам болтын хонгор халдсан авангууд жараад заман хөцөнд нахан удамгийн хонгор сумын бэган толдгийн сартай хүрэн араас нэхэн ордол жаргийн горвар Сэдэнгийн хушаат сумын дэ чагтар дорчин сард араас нэхэн ордол замгаадрын дэмүүд жаргийн нөрвар Сэдэнгийн юросон богон тасхны Имгатын хүрэн Атойны дулдор амны ишиг далдаж аргийн тоор Сэдэнгийн росмын баянмухи хүрэн Эрдэнэ найннан шинжин мөрцөн энэ сайхан таван актыг Атуунаас шилжагтаас сонгож Авнаас дахуудж үрэнээс нүсэргсэн Үнэхэрийн мавшид хурдан хүлгээ Хүчэт гартын дэвэлтээр хурддаг Хүрэнрээ марсын хараадаг Хүдэр цагаан арсан гүйtээр гүйдэг Хөхрэн дууны хүргэлтээр хүргэлдэг Шар шүхрийн дэлтэй самдан досны нүдтэй Алтан хомгийн толгойтой Ариун мадмын чихтэй Ишэг цагаан дуутай Ихмэл хэвэн сүлтэй Саруул давцын уутай Сансрын хүрдэн туураатай Сатрын найван тагтын шинжин мөрцөн Хурдан хүлгүүд мөнөөс мөн билээ Сэлэнг аймгийн Өрөө сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн бар наадмын сонгуулийн дэд ангиллын оролдоонд төрүүлж харагдсан үлгүүдийг солилдож бай шагналыг гардуулах өгөхөд бэлэн болжээ. Сонгуулийн дэд ангиллын оролдоонд Сэлэнг аймгийн Ушаат сумын ариат аймгийн алдарт байж Баатарын Тэвэн жив байсан Дархуул аймгийн Дархан сумын уяач Мөнхтрийн Толомонгийн унгаа дуу Сэлэнг аймгийн Сайхан сумын Номгон тусганы ариат Монгол Улсын гавь тариаланч Булднаан гам болдын хонгор алсамар түрүү магнат орлоо. Өнөөдөр Сэлэнг аймгийн хөдөр сумд болсон аймгийн төвийн суртамбар диалдаанд төрүүлээ Дархуул аймгийн баринаад нь төрүүлсэн хонгор алсамар 3 татав хорёогоор яж орлоо. Түрүү магнат орлоо. Амуу зүүнд Сэлэнг аймгийн Ушаат сумын уяач Базарын Мачоожийн алзан азарганы төлөв Дархуул аймгийн Орхон сумын ариат аймгийн алдарт байж Баатарын гандалгын сартай ор азраг амуу үзэн дурдаллаа. Өнгөрсөн жил Завхан аймгийн 100 жилийн баруун суртамбар диалдаанд айргийн дүр дурлаад энэ жил Сэлэнг аймгийн баринаад нь түрүү магнат хурдалсан хурдан сартай ор азраг амуу үзэн дурдаллаа. Айргийн 3 Сэлэнг аймгийн Ушаат сумын уяач Дашдандгийн жагард орчин хурдан сааралмар 3 дурдаллаа. За дааган наснаас сумын хавар наадамс айрыг дөрөв алдаагүй хурдан сааралмар 3 дурдалсан бол дөрөвт Монгол Улсын тодмонлаа уяач Төмөр Баатарын гал удрахын унгаа дуу Сэлэнг аймгийн Өрөөсмийн буган тусганы уяач Мөнх хотын ордон зээрдмөр айргийн 4 дурдаллаа.
Айргийн 5 дахь Сэлэнг аймгийн Ерөө сумын яриат сумын алдарт байж Хүрэл Баатрын Баян мөнхийн хүрээ алдраг Айргийн 5 дурталлаа. За энэ жижиг нааданд бас нэлээд олон дөрвөлж харагдсан хүрээ алдраг Сэлэнг аймгийн Ерөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын сонгуулийн дээд ангиллын оролдоонд Айргийн 5 дурталлаа. Төрүүлж харагдсан хөлөг мордын байн шагналыг Сэлэнг аймгийн Ерөө сумын засаг дарга Батмөнхийн сэргэлэн иргэдийн төлөөлөгчдийн ордын дарга Эрхэн баярын ариун бат тэргүүтэй хүмүүс гардуулан өгч баяр хүргэлээ. За Ерөө сумын 100 жилийн амар наадманд төрүүлж харагдсан хөлөг мордын байн шагналыг бидний бахархалт Ерөө нутаг хандины санд төвлөрсөн нутгийн уугуулд суугууд иргэд аж ахуй нэгж байгууллагуудад хандуулсан мөнгөөр шагнаж уруулжээ. Сэлэнг аймгийн Ерөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын сонгуулийн дунд ангиллын оролдоонд шандаж шалгах хүлгүүд гарааныхаа зурхад гарсан байгааг манай зургаачин дорд харуулж байна. За өнөөдрийн амар наадмын сонгуулийн дунд ангиллын оролдоонд шандаж шалгах 20 орчим хүлгүүд дотор 66 номертой мордсон Сэлэнг аймгийн Ерөө сумын сумын алдарт байж Гамболтын Болор эрдний зэр дөрөв 66 номертой мордсон байна. Сэлэнг аймгийн Жавхлан сумын уяач Жимбэт зундын Жимбатын ордон завдраар 226 номертой морджээ. За Сэлэнг аймгийн Ерөө сумаас Монгол улсын гавьяа тагран намч нүүшгийн шархуу, Монгол улсын хөдөлмөрийн баатар Доржийн Батхүү, хөдөлмөрийн баатар Мягмарын алтан гэрэл, Монгол улсын гавьяат механикжуулагч хөдөлмөрийн баатар Сандгийн гам болт тэргүүтэй олон аргун алдартан гавьяатууд дөрвөн гарсан ийм нутаг. За ер нь бол газар тариалангийн үйлдвэрлэлээр аймагтай төдөг улстай нэлийн дээгүүрээ дэмжтэй ийм нутгаа. Сэлэнг аймгийн Ерөө сум нийтдээ 23,000 гаруй газар тариалангийн талбайтай ийм нутаг. За Сэлэнг аймгийн Ерөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын хурдан сонгуулийн дунд ангиллын оролдоонд шандаж шалгах хөдөлгүүр дотор Дархуул аймгийн Нархан сумын уяач Бат сайхны соёлоогийн аруураа мордсон байна. За Ерөө сумын 100 жилийн амар наадмын хурдан мордын оролдоон олонний хүртэл болоход Сэлэнг аймгийн Ерөө сумын иргэдийн төлөөлөгчдийн орлын дарга Эрхэн баярын ариун бат, аймгийн алдарт байж Мөнх батын анх хоёр, аймгийн алдарт байж Содон Даржаагийн Тэрэн надмад, Сэлэнг аймгийн Жавхлан сум арайд аймгийн алдарт байж Ган болтын Ган тулга, аймгийн алдарт байж Ган болтын Ган төгс нарын хүмүүс бидэнтэй амтран ажиллаж Ерөө сумын үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадам ингээд сайхан олонний хүртэл болоход олох нөлөөг үзүүлж байгаа. За өнөөдрийн амар наадам Сэлэнг аймгийн Ерөө сумын уяач Ирмөний боруурэ 34 номертой мордсон байна. Дархуул аймгийн Нархан сумын уяач Жигжигийн улаан хүүгийн хурдан буурлаараа 157 номертой морджээ. За ингээд сонгуулийн дунд ангиллын оролдоонд шандаж шалгах хөдөлмөрөд гарааны хазархаа дээр ирж байгаа мөчийг манай зургаачин дор нь харуулж байна. Итгэм хүчин дараа Сэлэнг аймгийн Ерөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын сонгуулийн дунд ангиллын оролдоонд шандаж шалгах хөдөлмөрөд гарааны хазархаа дээрээс иргэнэ. Сонгуулийн дунд ангиллын оролдоонд шандаж шалгах хөдөлмөрөд иргэд бэлэн болсон. За орчилоо Сэлэнг аймгийн Ерөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын сонгуулийн дунд ангиллын оролдоонд шандаж шалгаж байгаа хөдөлмөрөд гарааны хазархаа дээрээс ирэхэд Сэлэнг аймгийн Жавхлан сумын уяач Жимбэт зундын Жимбатын ордон зэр дээр өнгөлөд гарсан бол Дархуул аймгийн Дархан сумын уяач Бат сайхны соёлоогийн харуураа аман үсвэ харийн уруу дээр байна. Цаад талбай 218 номертой мордсон Сэлэнг аймгийн Сайхан сумын уяач Эрдэнэтийн Батуулгын ордон хэрөөрөө аман үсвэнд гарчсан байна. Тэр цаад талаар 224 номертой мордсон Сэлэнг аймгийн Баруун бүрэн сумын уяач Алгагийн амар төвшингийн ордон боруурааг аймгийн алдарт байж Ган болтын Ган төгсөөсөн уруу дээр гарч ижээ. За Сэлэнг аймгийн Ерөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын сонгуулийн дунд ангиллын оролдооныг Сэлэнг аймгийн Жавхлан сумын уяач Жимбэт зундын Жимбатын ордон зэр дээр өнгөрсөн аман үсвэнд дээр 218 номертой мордсон Сэлэнг аймгийн Сайхан сумын уяач Эрдэнэтийн Батуулгын хэрөөр аман үсвэнд байна. Айргийн урдар Сэлэнг аймгийн Ерөө сумын Жавхлан сум арайд аймгийн алдарт уяач Сэдвийн гам бол дагсны аймгийн алдарт байж Ган төгсөө хийж хурдлуулж байгаа
Сэлэн аймгийн Борон бүрэн сумын уяач Алгагийн ямар төвчингийн урдан бороор аман үзүүлэр байна. Сэрж мэдгийн Батхүү гэж 13 настай хүүхэд оноо зурлуулж байгаа урдан бороор сонгомлын дунд ангилын ордоны 3 дахь ачаасан 4 их өрөг сахаруулсан Сэлэн аймгийн ерөөсөн үүсэн байгуулагчдын 100 жилийн өмнө наадсан сонгомлын дунд ангилын ордоны 4 дээр Сэлэн аймгийн Дахиуд аймгийн Дахин сумын уяач Батцайхны соёлогийн өнөө жил аймгийн хавар наадамд айраг турталсан урдан харуур 4 дээр ачаасан байна. Айргийн 5 дээр Сэлэн аймгийн ерөөсөн марат аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батуултын үеж хурлуулж байгаа Сэлэн аймгийн ерөөсмийн уяач Жамбал сүргийн Мөнхбаатарын ордон хэрүүрээ наадлаар нь 233 номерт амарсан Сэлэн аймгийн ерөөсмийн Буган тусганы уяач Сумын алдарт уяач Жаргал сахны баяр цагны хордон хүрүүрээ 6 дараа уршаалаа. Ард талд нь Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын уяач Ган тулгын хордон хараал зүрэ сонгомлын донд ангиллын оролдооны 7 дараа уршаалаа. Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын уяач Цодхүүгийн Мөнхбаатарын онгадуу Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын уяач Ган тулгын хордон хараал зүрэ сонгомлын донд ангиллын оролдооны 7 дээр 8 дээр Монгол Улсын тодмонлоо уяач Мягмар сургийн Алтай очрын онгадуу Сэлэн аймгийн Хөдөр сумын уяач Болдын ус хоёрын хордон сартаа олроо 8 дээрээ нийлээ. Сэлэн аймгийн Түшиг сумын 100 жилийн өмнө наадамд айраг турталсан хордон олроо 8 дээр 9 дээр Сэлэн аймгийн Жавхлан сумын арайт аймгийн алдарт уяач Ган болдын Ган толгой журдуулж байгаа Сэлэн аймгийн ерөөсөн арайт аймгийн алдарт уяач Төмрийн Мөнхбаатарын ордон Хонгорал зүрэ 10 дээр өнөөдөр наадам 10 номерт амарсан Сэлэн аймгийн ерөөсөн уяач Сүхбаатарын Батбаатарын ордон хэрүүрэг Туган эрийн хэрлэн гэж хөгдүүлсэн 10 дээр байна. 9 дээр Сэлэн аймгийн ерөөсөн уяач аймгийн алдарт уяач Төмрийн Мөнхбаатарын ордон Хонгорал зүрэг аймгийн алдарт уяач Сэлбийн ган бодогсны хүү ган толгойсон 9 дээр байна. 8 дээр Сэлэн аймгийн ерөөсөн Буган тусганы сумын алдарт уяач Жаргал сахны баяр цагны ордон хүрүүрээ урд талд нь Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын ган толгойн хараал зүрэ цаа талд нь Сэлэн аймгийн Хөдөр сумын уяач Болдын ус хоёрын ордон хүрүүрээ байна. Монгол Улсын тодмонлоо уяач Мягмар сургийн Алтай очрын онгаад өнөө жил Сэлэн аймгийн Түшиг сумын 100 жилийн өмнө наадамд айраг турталсан ордон хүрүүрээ урд талд нь 200 номерт амарсан Сэлэн аймгийн ерөөсмийн Бод төмөр өрөөгөл компани захирал гүйцэтгэх захирал Жамбал сүргийн Мөнхбаатарын ордон хэрүүрийг аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батуулт байсан урагшаалаа. Цаа талд нь Дахиуд аймгийн Дахин сумын байж Батцайхны соёлогийн ордон хар үрээ урагшаалаа. Дахиуд аймгийн Дахин сумын байж Мөнх төрийн цолгоон Өвөр ханга аймгийн Тархи сумын байж Баттуулгын Наран бат нарын одоо Адивто гэж дуудлагатай хэрэг хадгалны тул урд талд нь Сэлэн аймгийн Сэлэн аймгийн ерөөсөн сумын Баруун бүрэн сумын уяач Алгагийн ямар төвчингийн бороо түүний уртаар өнгөн оролцож байсан 218 номерт аварсан Сэлэн аймгийн Сайхан сумын уяач Эрдэнэтийн Батуулгын хэрүүрээ өнгөн оролцож байсан хэрүүрээ цаадлаар нь Дахиуд аймгийн Дахин сумын уяач Батцайхны соёлогийн урдаа харуураа урагшаалаа. Өнөө жил Евро капралтанд айрагдаад Дахиуд аймгийн барь наадамд айраг турталсан урдаа харуурыг Сэлэн аймгийн Жавхлан сумын уяач Даваагийн Баянбаатар байсан аман үзүүн дээр байна. За ингээд Сэлэн аймгийн ерөөсөн үүсэн байгуулагдсны 100 жилийн өмнө наадмын сонгомлын дунд ангиллын оролдооныг Дорнод аймгийн Зэрэглэн сумын уяач Даваа самбуугийн мөнх чулууны онгадуу Сэлэн аймгийн Жавхлан сумын уяач Жимэц ондын Чимбатын ордон зэрдрөө өнгөж эхэлжээ. 226 номерт амарсан Эрдэнэтийн Батилгэр гэж хүүгийн онож оролцож байгаа Сэлэн аймгийн Жавхлан сумын уяач Жимэц ондын Чимбатын ордон зэрдрөө Сэлэн аймгийн ерөөсөн үүсэн байгуулагдсны 100 жилийн өмнө наадмын сонгомлын дунд ангиллын оролдооныг нэлийн хол гараад өнгөлжээ. Дорнод аймгийн Зэрэглэн сумын Даваа самбуугийн мөнх чулууны онгон зэрдрөө Сэлэн аймгийн ерөөсөн үүсэн байгуулагдсны 100 жилийн өмнө наадмын сонгомлын дунд ангиллын оролдооныг өнгөрсөн аман үзүүн дээр Сэлэн аймгийн ерөөсөн мараад аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батуултын үеж хурлуулж байгаа Сэлэн аймгийн ерөөсөн мараад Бод төмөр өрөөгөл компани захирал Жамбал сүргийн Мөнхбаатарын ордон хэрүүр аман үзүүн дээр байна. Айргийн 3 дээр Дахиуд аймгийн Дахин сумын Батцайхны соёлогийн харуурыг Сэлэн аймгийн Жавхлан сумын уяач Даваагийн Баянбаатар байсан аман үзүүн айргийн 3 дээр байна. Наадлаар нь Сэлэн аймгийн Хөдөр сумын уяач Болдын ус хоёрын ордон хүрүүрээ 3 4 дээр байна. Увс аймгийн Дэс сумын угол нийслэлийн алдарт байж Чигдэнгийн Төмөр Батрын үеж орлуулж байгаа Сэлэн аймгийн Хөдөр сумын уяач Болдын ус хоёрын ордон хүрүүрээ аман үзүүр орж исэн. Цаа талд нь аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батуултын үеж орлуулж байгаа 2022 онд даагнасанд аймгийн хавар наадамд айрагдаад Монгол Улсын арслан орхон баярын зодны медалгын наадамд айрагдж байсан Сэлэн аймгийн ерөөсмийн уяач Жамбал сүргийн Мөнхбаатарын ордон хэрүүр аман үзүүн айргийн 3 дээр 4 дээрээс Дахиуд аймгийн Дахин сумын Батцайхны соёлогийн харуураа айргийн 5 дээр Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын Ган толгойн хараал зураг 5 дээр урагшаалаа. Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын Содхүүгийн Мөнхбаатарын ордон хараал зураг 5 дээр ард талд нь Сэлэн аймгийн ерөөсөн мараад аймгийн алдарт байж Төмрийн Мөнхбаатарын ордон хонгораал зураг аймгийн алдарт байж Ган болдын Ган толгойсон 6 дээр байна. Хонгораал зураг үрээ за хүүгийнх нь бороо шүтлэн насны морьтой оролдоонд айргсан бол аавынхаа хонгор алзураа 6 дээр за Сэлэн аймгийн ерөөсмийн Сэлэн аймгийн Сайхан сумын уяач Эрдэнэтийн Батуулгын ордон хэрүүрээ 6 доллараар урагшаалаа. За сонгомлын донд ангиллын оролдооны ер нь гараа талууд өнгөнд оролцсон Сүхбаатарын Батэрдэн Хүдэр Эрдэн гэж хүүгийн онож орлуулж байгаа Сэлэн аймгийн Сайхан сумын Эрдэнэтийн Батуулгын ордон хэрүүрээ за өнөөдрийн барь наадам 205 номерт амарсан Сэлэн аймгийн ерөөсмийн уяач Эрдэнэтийн бүр Баатрын дөлгөө хөрөөрөө урагшаалаа. 66 номерт амарсан Сэлэн аймгийн ерөөсмийн сумын алдарт уяач
Гамболдын Бодрор эдний урдан халдвараар урагшаалаа. 203 номер дамарсан Сэлэн аймгийн Сквадрсан Сумын ядарт байж Туван сүрэнгийн инх дүрийн хурдан өрөөр хадталт нуна. Сэлэн аймгийн Сквадрсан байж Туван сүрэнгийн инх дүрийн хурдан халдварыг энэ өнгөнд орлогдсон 224 номер дамарсан Сэлэн аймгийн Баруун мөрөн сумын Алгагийн ямар дүүшингийн бороор харагдаад өнгөрлөө. 203 номер дамарсан Сэлэн аймгийн Сквадрсан Сумын ядарт байж Туван сүрэнгийн инх дүрийн хурдан халдварыг ган зэргийн төвшин жаргалыг 9 настаа өгдөөсөн халзан үрээнд урагшаалаа. Урд талд нь 66 номер дамарсан Сэлэн аймгийн Өрөө сумын Сумын ядарт байж Гамболдын Бодрор эдний урдан хүрээ алзуурыг бяцхан шоудрын маргад эрдэн гэж хүүхэд онсон энд урагшаалаа. За Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагчдын 100 жилийн ямар наадмын сонгомлын дунд ангиллын оролцооны үзүүрийн өрөөр урагшаалахад 218 номер дамарсан Сүхбаатарын хөдөр эрдэн гэж хүүхдийн унаж хурлуулж байгаа Сэлэн аймгийн сайхан сумын уяач Эрдэнэтийн Батуудгын хээр хүрээнд урагшаалаа. Сэлэн аймгийн сайхан сумын Номгон тусноос Сэлэн аймгийн Өрөө сумын 100 жилийн ямар наадмын сонгомлын дээд ангиллын оролцооны түрүү тодорсон бол дунд ангиллын оролцоонд Сэлэн аймгийн сайхан сумын уяач Эрдэнэтийн Батуудгын хээр хүрээс харагдаад өнгөрсөн. За өнөөдрийн наадмын Сэлэн аймгийн Өрөө сум ард аймгийн алдарт байж Төмрийн Мөнхбөтийн онгор алзуурыг аймгийн алдарт байж Гамболдын ган толгойн сандуршаалаа. За Сэлэн аймгийн Жавхлан сумараад аймгийн алдарт байж Сэлбийн Гамбол тагсны хөө ган толгойн ижруулж байгаа Сэлэн аймгийн Өрөө сумын Монстой хөлг галын аймгийн алдарт байж Төмрийн Мөнхбөтийн хонгор алзуурыг өнөөдрийн наадмын дэнд урагшаалаа. 32 номер дамарсан ган үеийн түрэг гэж хүүгийн онож орлуулж байгаа Сэлэн аймгийн Өрөө сумараад аймгийн алдарт байж Төмрийн Мөнхбөтийн хонгор алзуурыг хүүгийнх нь бороо шүлсэн насны мордын ордон 100 жилийн одоо айр гэсэн бол аавынх нь хонгор алзуураа Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн ямар наадмын сонгомлын дунд ангиллын ордон энд урагшаалсан юурэ. За Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн ямар наадмын 205 номер дамжсан Сэлэн аймгийн Өрөө сумын уяач Эрдэнэ улганы Бүрэг Баатрын Дөлгөөн хүрүүрээ Хүрэл Баатрын Мөнх мандаа гэж хүүхдэн сурагшаалаа. Урд талд нь өнөөдрийн наадмын Сэлэн аймгийн Баруун мөрөн сумын уяач Ган тулгын урдаан хараал зүрийг Балдан гэж хүүхэд онсон урагшаалаа. За энэ Сэлэн аймгийн Баруун мөрөн сумын уяач Сод хүүгийн Мөнх Баатрын онгаа адуу ерөн жижиг наадмаас нэлээд олон төрүүлж арилсан урдаан хараал зүрээ Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн ямар наадмын сонгомлын дунд ангиллын оролцооны 5 дээр урагшаалаа. За 4 дээр Давхууд аймгийн Дархан сумын уяач Бат сайхны соёлын өнөө жил аймгийн хаар наадамд айрыг дурдсан адивтэйгийн төлөвлөлтөд хурдан харуулаа. Урд талд нь Монгол Улсын тодмондоо аяж Мягмар сүрэнгийн Алтан очрын онгад өнөө жил Сэлэн аймгийн Түшиг сумын 100 жилийн ямар наадамд айрыг дурдсан Сэлэн аймгийн Хүдэр сумын уяач Болдын өсвөрийн сартаа удурэ түүний уртал дээр Сэлэн аймгийн Өрөө сумын Бод төмөр өрөө бол компани гүйцэтгэх захирал Жамбал сүрэнгийн Мөнх Баатрын урдын эрүүрэг аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батууд зүйс урагшаалаа. Өнгөрсөн жил Өрөө сумынхаа баяр наадамд амуу үзүүн урдсан урдын эрүүрийн амуу үзүүн дээр за ингээд Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн ямар наадмын сонгомлын дунд ангиллын оролцооныг Сэлэн аймгийн Жавхлан сумын уяач Шимбэт сундын Чимбатын урдан зэрлэрээ өнгөлсөөрэ. Дорнод аймгийн Зэрэглэн сумын Даваа хамбуугийн мөнх чуулганы онгадуу Сэлэн аймгийн Өдөр сумын сургуулийн яд айрагдаж байсан хурдан зэрлэрээ Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн ямар наадмын сонгомлын дунд ангиллын оролцооныг өнгөлсөөрэ. За энэ Сэлэн аймгийн Жавхлан сумын одоо сорилго урдаанд бас одоо төрүүлж байсан хурдан зэрлэрээ Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн ямар наадмын сонгомлын дунд ангиллын оролцооны өнгөлсөөрэ Эрдэнэтийн Бат хэлгэр гэж 8 настай хүүгийн өнөөж оролцуулж байгаа Магнай хөрөөрөө өнөөдөр Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн ямар наадмын сонгомлын дунд ангиллын оролцооныг өнгөрсөн. Амуу үзүүндэр нь Сэлэн аймгийн Өрөө сум арьяат аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батуудын үеж оролцуулж байгаа Сэлэн аймгийн Өрөө сум арьяат Жамбал сүрэнгийн Мөнх Баатрын хордын хээрүүрээ айргийн 3 дээр Уус аймгийн Тэс сумын явуулт нийслэлийн алдарт байж Жигдэнгийн Төмөр Баатрын үеж оролцуулж байгаа Сэлэн аймгийн Хөдөр сумын Болдын өсвөрийн холдурэ Давхууд аймгийн Дархан сумын байж Бат сайхны соёлогийн харуулаар харагдаад өнгөрсөн. За арын хаврыг харуулхад Сэлэн аймгийн Өрөө сумын уяач Эрдэнэ улганы Бүрэг Баатрын Дөлгөөн хүрүүрээ 205 номер дамжсан Хүрэл Баатрын Мөнх мандаа гэж 8 настай хүүхэд болсон сонгомлын дунд ангиллын оролцооны үзүүрийн эдрээр урагшаалаа. За Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн ямар наадмын хурдан мордын оролцоон бол үнэхээр үзүүстэй сайхан болж арын өрөөнүүдийг сайхан харуулсан. Сэлэн аймгийн Өрөө сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрхэн баярын ариун бидний нэвтрүүлэгт хамтран ажиллаж Эрхэн баярын ариун бат бидний нэвтрүүлэгт хамтран ажиллаж байгаа 32 номер дамжсан Сэлэн аймгийн Өрөө сум арьяат аймгийн алдарт байж Төмрийн Мөнхбөтийн урдан хонгор алзуурыг 2019 онд Монголын шившил урдын их хурд уралдаанд хурдан хурмаар айр турлуулсан аймгийн алдарт байж Сэлбийн Гамбол тагсны хуу ган толгойсанд урагшаалаа. Сэлэн аймгийн Өрөө сумын Монстой хөлг галын аймгийн алдарт байж Төмрийн Мөнхбөтийн урдан хонгор алзуурээ өнөөдрийн баяр наадамд ган үеийн түр бат гэж угтуулсан үзүүрхээд урагшаалаа. За Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн ямар наадмын сонгомлын дунд ангиллын оролцооны үзүүрийн дөрөөрөө буцаад урагшаалт цотосаахан харуулнаа. Сэлэн аймгийн Өрөө сумын уяач Эрдэнэ улганы Бүрэг Баатрын Дөлгөөн өрөөрийг Хүрэл Баатрын Мөнх мандаа гэж хүүхэд болсон үзүүрхээд урагшаалаа. За Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны
100 жилийн ямар наадмын хурдан сонгомлын дунд ангиллын оролдоонд газрын шандас сурдан 20 орчим үрээ шандас шалгаж өнөөдрийн ямар наадмын Сэлэн аймгийн Ерөө сумын уяач Эрдэнэ удганы Бүрэг Баатрын дүлгэн өрөөрөөс харагдаад өгсөн одоо оршиж үзүүрхээ дүүрэг сайхан харуулнаа. 1924 онд Сэлэн аймгийн Ерөө сум үүсэн байгуулагдсанаас 100 жил улиран одож Ерөө сумын зам олон 100 жилийн ямар наадмаа дэлгэр сайхан тэмдэглэж өнгөрүүлж баяр наадмын сонгомлын дунд ангиллын оролдооны үзүүрийн дүүрэн дээр ирэхэд Сэлэн аймгийн Хүдэр сумын уяач Болдын өсөх хоёрын ордон удураад 5 дээр байна. Айргийн дөрүүдээр Сэлэн аймгийн Борон сумын ган тулгын хараал зурэ. Урд талд нь өнөө жил Дахууд аймгийн баяр наадманд айрх хурдалсан Дахууд аймгийн Дахин сумын уяач Бат сайхны соёлоогийн харуулэг. Жавхлан сумын уяач Даваагийн Баянбаатар байсан 3 дээр байна. Амун үзүүндэр нь аймгийн алдарт уяач Төмөр хүүгийн Батуултай үеж орлуулж байгаа. Сэлэн аймгийн Ерөө сумын Ерөө бод төмөр өрөөгөл компани гүйцэтгэх захирал Жамбул сүрэнгийн Мөнхбаатарын хордоо хэрүүр амун үзүүндэр дааган насандаа аймгийнхаа хоёр наадамд айрагдаад Монгол улсын арслан Орхон баярын солны балгалагын дотомд айрагдаж байсан хэрүүр амун үзүүндэр за ингээд Сэлэн аймгийн Ерөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн ямар наадмын сонгомлын дунд ангиллын оролдооныг Сэлэн аймгийн Жавхлан сумын уяач Жимбат зундын Чинбатын ордон зэрлэрөө өнгөрсөөрэ. Дорнод аймгийн Сэргэлэн сумын уяач Даваа самбуугийн мөнгө чулууны оног нь Дорнодын талбарт тэнцсэн ордон зэрлэрөө Сэлэн аймгийн Ерөө сумын 100 жилийн ямар наадмын сонгомлын дунд ангиллын оролдооны өнгөрж байгаад амун үзүүндэр Сэлэн аймгийн Ерөө сумын уяач Жамбул сүрэнгийн Мөнхбаатарын хордон хэрүүрээ амун үзүүндэр аймгийн алдарт уяач Төмөр хүүгийн Батуултай үеж орлуулж байгаа хордон хэрүүрээ сонгомлын дунд ангиллын оролдооны амун үзүүндэр өнгөрсөн жил Сэлэн аймгийн Ерөө сумын баяр наадамд амун үзүүндэр болсон хордон хэрүүрээ айргийн урдаар Дахууд аймгийн Дахин сумын уяач Бат сайхны соёлоогийн өнөө хавар одоо Ерөө капралтанд айрагдаад Дахууд аймгийн баяр наадамд айрх дурталсан хордон харуулээ. Дөрөвдөр Сэлэн аймгийн Борон сумын ган тулгын хараал зурэ. Айргийн тав дээр Сэлэн аймгийн Өдөр сумын Болдын өсөх хоёрын ордон удуур 5 дээр байна. За хурдан өдрөө өнөө жил Сэлэн аймгийн Түшиг сумын 100 жилийн наадамд айрагдсан 6 дээр Сэлэн аймгийн Ерөө сумын уяач Эрдэнэ удганы Бүрэг Баатрын дүлгэн өрөөрөө өнөөдрийн наадмын сонгомлын дунд ангиллын оролдооны 6 дээр байна. Сэлэн аймгийн Ерөө сумын уяач Эрдэнэ удганы Бүрэг Баатрын сартай өрөөрөө 7 дээр Сэлэн аймгийн Ерөө сумаараа аймгийн алдарт байж Төмрийн Мөнхбаатарын хонгор алзураг аймгийн алдарт байж Ган болдын ган толгойсон 7 дээр оршиллаа. За Сэлэн аймгийн Ерөө сумын уяач Ган болдын Сэлэн аймгийн Ерөө сумын уяач Төмрийн Мөнхбаатарын хонгор алзураг 6 дээр Сэлэн аймгийн Ерөө сумын Эрдэнэ удганы Бүрэг Баатрын сартай өрөөрөө өнөөдрийн баяр наадмын сонгомлын дунд ангиллын оролдооны 6 дээр 7 дээр 32 намтаа марсан Сэлэн аймгийн Ерөө сумаараа аймгийн алдарт байж Төмрийн Мөнхбаатарын хордон хонгор алзураг 7 дээр байна. За хүүгийнх нь бороо Ерөө сумын 100 жилийн ямар наадмын шүтлэнгийн оролдоонд айрагдсан бол аавынх нь хонгор алзураг сонгомлын дунд ангиллын оролдооны 7 дээр оршиллаа. Сэлэн аймгийн Ерөө сумын бол Жавхлан сумаараа аймгийн алдарт байж Сэдвийн ган болдогсны хүү ган толгойд орлуулж байгаа. Аймгийн алдарт байж Сэдвийн ган болдогсон улсын үсгийн оролдоо Монголын шигшүүл мордын оролдоонд одоо 6 700 айр хөвтөж байсан сайхан уяаж байсан өдөө одоо хүү аймгийн алдарт байж ган болдын ган толгой ган болдын ган төгснөр одоо хүлэг мордоо сайн уяж орлуулж байгаа. Аймгийн алдарт байж ган болдын ган толгой уяж орлуулж байгаа. Сэлэн аймгийн Ерөө сумаараа аймгийн алдарт байж Төмрийн Мөнхбаатарын хонгор алзурэ урд талд нь Сэлэн аймгийн Ерөө сумын уяач Эрдэнэ удганы Бүрэг Баатрын дүлгэн өрөөрөө байна. Хүрэж Баатрын мөнх мандаа гэж 8 настай хүүхэд унаж орлуулж байгаа. Сэлэн аймгийн Ерөө сумын 100 жилийн наадмын сонгомлын дунд ангиллын оролдооны 6 дээр айргийн давдар Сэлэн аймгийн Борон сумын ган толгын хар алзурэ. За 4 гарсан цагаасаа ихэж өнгөнд оролцсон Сэлэн аймгийн Жавхлан сумын уяач Жимбат зундын Чинбатын ордон зэрлэрээ өнөөдрийн баяр наадмын энд оршиж одоо жоохон аригшиж байгаа маа. За урд талд нь Сэлэн аймгийн Хүдэр сумын уяач Болдын өсөх хоёрын хордон удурэ Сэлэн аймгийн Түшиг сумын 100 жилийн баяр наадамд айрагт ордосон урдан удураа 3 дээр за ингээд өнөөдрийн баяр наадмын сонгомлын дунд ангиллын оролдооны байр жаахан солигдож Сэлэн аймгийн Ерөө сумын бод төмөр өрөөгөл компани гүйцэтгэх захирал Жамбул сүрэнгийн Мөнхбаатарын хордон хэрүүрээ Сэлэн аймгийн Ерөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн баяр наадмын сонгомлын дунд ангиллын оролдооныг өнгөрсөн цаа талд нь амун үзүүн дээр нь Дахууд аймгийн Дахин сумын уяач Бат сайхны соёлоогийн ордон харуулаад цаа талд нь байна. За энэ Агивто гэж одоо дуудлагатай алдрын тул ардын усгын 100 хэрэг жилийн үндэсний хөр наадмын соёлынгийн ордоонд айрагт ордосон Өвөр ханга аймгийн Тарагцмын бол Баттуулгын Наранбатын Хэрморт Халтар морт эцэг нэгтэй яморд наад талд нь Сэлэн аймгийн Ерөө сумын уяач Жамбул сүрэнгийн Мөнхбаатарын хордон хэрүүрэг аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батууд байсан амун үзүүндэр аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батууд дөрөв нутгийнхаа 100 жилийн баяр наадамд одоо наснаас нь л одоо морь оролцуулсан сонгомлын дунд ангиллын оролдоонд хэрүүрээ амун үзүүндэр за ингээд Дахууд аймгийн Дахин сумын уяач Бат сайхны соёлоогийн харуулаг Сэлэн аймгийн Жавхлан сумын уяач Даваагийн Баянбаатар байсан Сэлэн аймгийн Ерөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн баяр наадмын сонгомлын дунд ангиллын оролдооны өнгөсөөр барин цогцолсон за ингээд Ерөө сумын 100 жилийн баяр наадамд Дахууд аймгийн Дахин сумын Бат сайхны соёлоогийн харуулаг Сэлэн аймгийн Жавхлан сумын Ерөө сумын уяач Жамбул сүрэнгийн Мөнхбаатарын хэрүүрээ амун үзүүнд орлууллаа. Сэлэн аймгийн Хүдэр сумын уяач Болдын өсөх хоёрын хордон өдрөө 3 таллаа. За 4 дээр Сэлэн аймгийн Борон сумын уяач
Содхүүгийн Мөнхбаатарын Унгадуу Сэлэн аймгийн Баруун Мөрөн сумын Ган толгын хараал зүрэ айргийн 4 дурдаллаа. За хурдан хараал зүрэ 4 дурдалсан. За өнөөдрийн маринадмын айргийн 5-д гарсан цагаас эхэлж өнгөнд оролцсон Дорнод аймгийн Сэргэлэн сумын Даваа самбуугийн Мөнх чулууны Унгадуу Сэлэн аймгийн Жавхлан сумын уяач Жимб зундын Чимбатын ордон хүрүүрээ 5 дурдаллаа. Эрдэнэтийн Баттэлгэр гэж 8 настай хүүхдийн сурталчилсан Сэлэн аймгийн Жавхлан сумын уяач Жимб зундын Чимбатын ордон зэвдрээс Ерөө сумын зөөнжлийн маринадамд айргийн 5 дурдаллаа. За арийнхаа өрөндгийн манай цуглаач нараас харуулсан. За Сэлэн аймгийн Ерөө сумын зөөнжлийн маринадмын сонгодлын дунд ангиллын оролцооны 6 дээр Сэлэн аймгийн Ерөө сумын уяач Сүхбаатарын Батбаатарын хордон хээрүрээ наадалд нь Эрдэнэ удганы Бүр Баатарын дөлгөн хүрүүрээ 7 дурдаллаа. 8 дээр Сэлэн аймгийн Ерөө сумын Ган болдын Болор эдний хордон алзуурээ 8 дурдаллаа. Ган болдын Болор эдний хордон алзуурээ 8 дурдалсан. Маргад эрдэнэ гэж хүүхд өмнө судлуулсан. 9 дээр Сэлэн аймгийн Ерөө сумын аймгийн алдарт байж Төмрийн Мөнхбатын хонгор алзуурыг аймгийн алдарт байж Ган болдын Ган тулгойж 9 дурдлууллаа. За арын өрөөндүүдийг харуулсан. Өнөөдрийн маринадмын сонгодлын дунд ангиллын оролдооны 10 дээр Төв аймгийн Сүмбэр сумын уяач Баасан Батын хордон хуулуурэ Сэлэн аймгийн Ерөө сумын Төмөр догоогийн Эрдэнэ баатарын алзуурэ Сэлэн аймгийн Ерөө сумын уяач Ирмүний хордон борорэ Ховд аймгийн Сэсэг сумын уяач Түмэн Дэмбэрлийн хордон боророо орж ирлээ. Сэлэн аймгийн Ерөө сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн маринадмын сонгодлын дунд ангиллын оролдоонд төрүүлж харсан үлгүүдийг солилдож байшин ханилыг ардуулга өгөхөд бэлэн болжээ. Түрүү магнайд Сэлэн аймгийн Жавхлан сумын уяач Даваагийн Баянбаатарын оёж орлуулсан Дахууд аймгийн Дахин сумын уяач Батсаахны соёлоогийн харуурэ Аман үзүүн Сэлэн аймгийн Ерөө сум ариад аймгийн алдарт уяач Төмөр хүүгийн Батуулдын оёж орлуулсан Бол Төмөр өрөөг бол компани гүйцэтгэх захирал Жамбасрангийн Мөнхбаатарын хээрүүрээ айргийн 3 дахь Сэлэн аймгийн Баруун Мөрөн сумын уяач Содхүүгийн Мөнхбаатарын Унгадуу Баруун Мөрөн сумын уяач Ган толгын хараал зүрэ 3 дурдаллаа.
За сонгомлын дунд ангиллын оролдооны 4-т Монгол улсын тодмон лав яаж Мягмар сургийн Алтай очрын унгаа дуу Сэлэн аймгийн Хүдэр сумын яаж Болдын өсвөрийн Хордон хөдрөөг нийслэлийн алдарт яаж Жигдэнгийн Төмөр Баатар үйж 4 дурлууллаа. Айргийн 5-т Орнод аймгийн Сэргэлэн сумын Даваа самбуугийн Мөнх чулууны унгаа дуу Сэлэн аймгийн Явлан сумын яаж Жимбэс ундын Чин Батын ордон зэрэг 5 дурлалаа. Түрүүлж харигдсан хөлөг мордын бай шагналыг Сэлэн аймгийн Ерөө сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрхэн баярын Ариун Бат, Сэлэн аймгийн Ерөө сумын засаг дарга Батмөнхийн Сэргэлэн дэргүүтэй хүмүүс гардуулан өгч баяр хүргэлээ. Урдан мордын ордонд түрүүлж харигдсан хөлөг мордын бай шагналыг Ерөө сумын бидний багшхалт Ерөө нутаг хандивын санд төвлөрсөн мөнгөөр шагнаж оромшуулж байгаа. За баярлалаа. Би Сэлэн аймгийн Жавхлан сумын Уяач Даваагийн Баянбаатар гэж хүн байна. Энэ халдвар өрөө маань бол Дархуул аймгийн Дархан сумын Бацаахны соёлоо гээд дүүгийн маань өрөө байгаа. Энэ өрөө маань бол Мөнх төрийн Салмангийн Адивтагийн төлөв өрөө байгаа. Тэгээ энэ жил битүү өрөө 3 мордож Ерөө капт 3-аар давхад Дархуул аймгийн 103 жилийн байд айргийн 5-аар ирээд тэгээ Ерөө сумынхаа 100 жилд ирж төрүүллээ. Сайхан байна, баяртай байна. Энэ өрөөний маань их талын удам бол Аюуш манлан эр азрагны удамтай. За намайг Сэлэн аймгийн Ерөө сумын аймгийн алдарт байж Төмөрхөгийн Батбол гэдэг байна. Тэгээд хэр түүх 100 жилдээ аммуу үзүүлэлээ сайхан байна. Тэгээд Ерөө 100 жилийн хийж байгаа Ерөөгийн ард түмэнд бүгдэнд нь баяр наадмын төргийа. Тэгэхээр өрөө маань болохоор Сэлэн аймгийн Болтөмөр өрөө гол компани гүйцэтгэх захирал Жамбал сүрэнгийн Мөнхбаатар гэдэг дүүгийн маань өрөө дааган цагаас хойш над дээр уягдаж одоо олон сайхан амжилт гаргаж байгаа. Тэгээд бүх сайхан ерөөчүүдтэй баяр наадмын минь төргийа. Сайхан баярлцгаагаараа. Энэ болохоор өрөө болохоор Цэндотор гэдэг хүний юуны их тал нь тэгээд тийм бор азрагны төлөө байгаа. Одоо дааган цагаас хойш аймагт 2 харигдсан олон сайхан амжилт гаргаж байгаа тийм одоо байгаа. Дааг аймагт ороод айрагдаад улсын наадмаар Орхон-Баяр Аслангийн найраар айрагдаад тэгээд шүдлэн үрээ нодлон сонгол насандаа ерөөдөө амуу үзүүн давхсан. Тэгээд тойрсон сумдуудаа бүгдэнд нь сайхан амжилт гаргасан тийм өрөө байна. Тэгээд ерөөчүүддээ бүгдэнд нь баяр наадмын минь төргий сайхан баярлцгаагаараа. За би Сэлэн аймаг Баруун бүрэн сумын гамтуулга гэдэг хүн байна. Тэгээ энэ өрөө маань болохоор манай Сэлэн аймаг Баруун бүрэн сумын улсын хурлын гишүүн Содхуу гэдэг хүний тэдний хүү бол Мөнхбаатархаас тэдний унгаа дуу. Тий. Урдум одоо нэг гайгүй нэг юм дайраг дүр авсан. За ер нь баг саг юм нэг дөрсөн тоо. Нэг том амжилт гэх юм байна. Одоо л энэ 100 жил танаа Ерөө сумын 100 жил болж байна да. Ерөө сумд өмнөр ил зурж байгаагүй байна. Одоо л ирж байна. Айгуу сайхан наадам зохион байгуулж байна. Сэлэн аймгийн Ерөө сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн ямар наадмын сонгуулийн баг ангиллын оролдоонд шандаж шалгах хөлөг мард гарааныхаа зурхад гарсан байгааг манай зургаач энд харуулж байна. 1924 онд үүсэл хөгжлийнхөө тулгын чулууг тавьж байсан Сэлэн аймгийн Ерөө сумын 100 жилийн ямар наадам аргын тооллын 2024 оны 7 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд амжилтаа олж
Баяр наадмын отхон насны мордын оролдоон сонгуулийн баг ангиллын оролдоонд шандаж шалгаа хүлгүү дотор Сэлэнг аймгийн Жавсан цамын ариад аймгийн алдарт байж Сэлбийн гамбол тагсны ачхуу Ганбатын ордон толын хурандаа 224 номерт амардсан байна. Сэлэнг аймгийн Ерөө усмын яач Баттүвшингийн Улаанбаатарын ордон бордог 22 номерт амарчжээ. За аймагтаа газар тариалангийн үйлдвэрлэлээр одоо тэргүүлдэг Сэлэнг аймгийн Ерөө усмаас олон арган алдарт нь дөрвөн гарсан байдаг. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын ууган хөтөлбөрийн баатар намжлын бям цогц Монгол Улсын хөтөлбөрийн баатар трактор комбайнч Ганждын дуусан чимэд Монгол Улсын авиат эдийн засагч Норжингийн ням жаргал Монгол Улсын хөтөлбөрийн баатар Доржийн Баттөр Монгол Улсын авиат механик жуулагч Сандгийн Ганбол нарын олон арган алдарт нь дөрвөн гарсан байдаг. Ерөө нутгийн зан олон 100 жилийн ямар наадмаа дэлгэр сайхан тэмдэглэн өөрөлт сонгуулийн баг ангиллын ордонд шандаа шалгаа хүлгүү дотор 172 намарт амарсан Сэлэнг аймгийн Мандалсан яач Улаанбаярын сайхан баярын ордон зээр дагмардсан байна. За уулс нь усаа өндруулж ус нь уулсан амьдсан өргөн Сэлэнг нутгийн өвөөмөр баян ангаа Ерөө усм үүсэн байгуулагдсны 100 жилийн ямар наадмын шандал ордон сонгуулийн баг ангиллын ордонд уралдах 20 орчим даагуулсан гарааны хазархаа дээр ирж байгаа мочийг манай зурагтаачийн дорнд харуулж байна. Сэлэнг аймгийн Ерөө усмын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрхэн баярын Ариун бат бидний нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж Ерөө усмын 100 жилийн ямар наадам олонний хүртэл болоход голлох нөлөө үзүүлж байгаа. Хурдан сонгомод баг ангиллын ордонд шандаа шалгаа хүлгэмард хитгэн мөчийн дараа гарааны хазархаа дээрээс иргэнэ. Их уурагчин хайрханаа төшөж Ерөө гудийнхоо савд уурчих Ерөө нутгийн зан олон за орж илөө Сэлэнг аймгийн Ерөө усм үүсэн байгуулагдсны 100 жилийн ямар наадмын сонгуулийн баг ангиллын ордонд шандаж шалгаж байгаа хөдөлгөөнөөр ирэхэд Сэлэнг аймгийн Жавсан цам ариад аймгийн алдарт байж Сэлбийн гамбол тагсны ачхуу Ганбатын ордон толын хурандаа даагны ордоныг өнгөлөөд гаргадарсан бол наадалд нь Сэлэнг аймгийн Мандалсан яач Насаг доржийн Бямбагийн ордон хээр даагны ордоныг өнгөж игэлээ. Өнөөдөр Сэлэнг аймгийн барь наадамд дөрөв магнад ордолсон Сэлэнг аймгийн Мандалсан яач Насаг доржийн Бямбагийн ордон хээр дааг Сэлэнг аймгийн Ерөө усмын 100 жилийн ямар наадмын хурдан даагны ордоныг өнгөлсөн амун үзүүн дээр нь Сэлэнг аймгийн Ерөө усмын яач Баттүвшингийн Улаанбаатарын ордон бордааг наадалд нь Сэлэнг аймгийн Жавсан цамын Монстой улаг галын яач Хүрдээгийн бүрүү дуржаа урдаа ярьдаг 3 дээр ачаасан байна. 4 дээр Сэлэнг аймгийн Алтанбол гэсэн ариад аймгийн алдарт байж Мөнх Бадрахын Зоригт Бадрын ордон бордаалсан даагны ордооны 4 дээр ачаасан байна. За хурдан даагны ордооны 5 6 дээр Сэлэнг аймгийн Алтанбол гэсэн яач Сегмэтийн ордон завдардаа хурдан даагны ордооны 5 6 дээр гарч ирлээ. За хурдан даагны ордооныг Сэлэнг аймгийн Мандалсан яач Насаг доржийн Бямбагийн ордон ээр дааг өнгөрсөн амун үзүүндэр нь Сэлэнг аймгийн Ерөө усмын Алтанбол гэсэн ариад аймгийн алдарт байж Мөнх Бадрахын Зоригт Бадрын бордаалсан наадлын бордааг Сэлэнг аймгийн Ерөө усмын яач Баттүвшингийн Улаанбаатарын бордааг түүний наадлаар хээр дагваршилсан Сэлэнг аймгийн Жавсан цам яач Хүрлээгийн бүрүү дуржаа хээр дагааг аймгийн алдарт байж Ганболтын ган толгойсон 4 дээр байна. 5 дээр Сэлэнг аймгийн Алтанбол гэсэн яач Сегмэтийн урдан Савдар дааг цааталд нь өнөөдрээр наадам 20 номерт амарсан Төв аймгийн Баян өнзөлсөн яач Баатар хүүгийн цогтч агуулангийн ордон бордааг даагны ордооны 5 6 дээр оршиллаа. Түүний арал дээр додоо дээр хурдан даагны ордооны додоо дээр Сэлэнг аймгийн Мандалсан яач Улаанбаярын сайхан баярын ордон зээр дааг додоо дээр оршиллаа. За өнөөдөр Булган аймгийн Тэшиг цумын байр наадамд айр сурталсан Сэлэнг аймгийн Мандалсан яач Бямбагийн Бацаагийн халзаа асарганы төлөв болсон Сэлэнг аймгийн Мандалсан Улаанбаярын сайхан баярын ордон зээр дааг даагны ордооны додоо дээр за ингээд Сэлэнг аймгийн Мандалсан яач Насаг доржийн Бямбагийн ордон хээр дааг Сэлэнг аймгийн Ерөө усм үүсэн байгуулагдсны 100 жилийн ямар наадмын хурдан даагны ордооны өнгөлөөд оршилсан заарийнхаа даагнуудыг цагаан харуулахад Сэлэнг аймгийн Ерөө усм ариад аймгийн алдарт байж Төмрийн Мөнхбатын ордон бордааг арын эдийн өнгөлөөд оршилсан наадалд нь Сэлэнг аймгийн Жавсан цам яач Ганд үхсийн Ганбатын толио хурандааг түүний наадлаар өнөөдрийн бар наадам Төв аймгийн Дархуул аймгийн Хонгорсм яач Хурмэтийн хурдан дагваршиллаа. Ард талд нь бусаахан болон дагваршилсан Сэлэнг аймгийн Баруун мөрөн сумын сумын алдарт байж Ганболтын Батнасангийн болон даг 171 номерт амарсан оршиллаа. Сэлэнг аймгийн Баруун мөрөн сумын сумын алдарт байж Ганболтын Батнасангийн ордон болон даг Сэлэнг аймгийн Жавсан цам яач Ганболтын ган төгсөйг Ганбатын ордон сартай өрөндаг түүний ордлоор Сэлэнг аймгийн Ерөө усмын аймгийн алдарт байж Төмрийн Мөнхбатын ордон бордааг энэ эдийн даагны хамгийн алдарт Дархуул аймгийн Хонгор цам яач Хурмэтийн ордон зээр дагарагтад өнгөрсөн урд талд нь Сэлэнг аймгийн Баруун мөрөн сумын Ганболтын Батнасангийн ордон бодондааг урд талд нь Сэлэнг аймгийн Жавсан цамын ган төгсөйг Ганбатын толион хурдандааг өвөө нь 2014 Сэлэнг аймгийн Ерөө усмын 90 жилийн бар наадамд дааг амын үзүүн дурлалсан бол ачхүү гэх зээр дааг өнөөдрийн бар наадмын хурдан даагны ордонд энд оршилсан түүний ордол дээр Сэлэнг аймгийн Ерөө усмын ариад аймгийн алдарт байж Төмрийн Мөнхбатын бордааг байна. 2015 онд Сэлэнг аймгийн цагаан урсамд болсон улсын мөсийн ордонд түрүү магнад дурдсан Дархуул аймгийн Орхон цум ариад аймгийн алдарт байж Балчхүүгийн үр цаахын хээр хатрагын төлөв болсон Төмрийн Мөнхбатын бордааг харагдаад өнгөрсөн энэ 170 номерт амарсан Сэлэнг аймгийн Алтанбол гэсэн яач Сегмэтийн савдар дааг өнөөдрийн даагны ордонд энд оршиллаа. Сэлэнг аймгийн Алтанбол гэсэн яач Сегмэтийн зээр дааг ард талд нь Сэлэнг аймгийн Ерөө усмын ариад аймгийн алдарт байж Төмрийн Мөнхбатын бордааг байна.
За энэ хүүгийнх нь бор үрээ шүтлэн насны мартын оролдоонд Ерөөс сумын 100 жилийн бар наадмын шүтлэнгийн оролдоонд айрагсан бол аавынх нь бордог сонгомлын баг ангиллын оролдооны үзүүрийн эдэн дагруу урагшиллаа. Арийнхаа дагаа ахаа цагаар ухад Сэлэн аймгийн Жавхлан сум яриад аймгийн алдарт байж Сэдвийн гам булдагсны аж ахуй Ган Төгсөн гам батын солин урандаа ард талд нь Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын сумын алдарт байяач гам бултын батнаасангийн хурдан бодон дагавнаа. За Сэлэн аймгийн Ерөөс сум үүсэн байгуулагдсны 100 жилийн бар наадмын хурдан дагны оролдооны өнгөнд оролцож байсан Сэлэн аймгийн Жавхлан сумын Монстой удаг галын уяач хүрлээгийн бүрүү дуржээ хурдан хээр даг цааталд нь Сэлэн аймгийн Ерөөс сум яриад аймгийн алдарт байж Төмрийн мөнхөтийн хурдан бордог түүний цаатар Сэлэн аймгийн Алтан бодог сумын уяач Цэгмэдийн савдар дагавнаа. За Сэлэн аймгийн Алтан бодог сумын Цэгмэдийн савдар даг дунд талд нь Сэлэн аймгийн Ерөөс сумын Монстой удаг галын аймгийн алдарт байж Төмрийн мөнхөтийн хурдан бордог наад талд нь мөн Монстой удаг галын уяач хүрлээгийн бүрүү дуржээ хурдан хээр дагаваа. За энэ эдэн дагныхаа наадал 20 номер дамардсан Төв аймгийн Баян Үнжил сумын уяач Баатар хүүгийн цогцшаа хулангийн хурдан боролцсон дагыг жигждийн тавг чулуу яаж байсан урагшиллаа. 172 номер дамардсан Сэлэн аймгийн Мандал сумын уяач Улан баярын Сайхан баярын хурдан зэр даг ард талд нь Сэлэн аймгийн Ерөөс сумын Бат төвшингийн Хулан баатарын хурдан бордог байна. Сэлэн аймгийн Ерөөс сум яриад аймгийн алдарт байж Од мандахын Ням сайхны онгон бордог. За ингээд Сэлэн аймгийн Ерөөс сум үүсэн байгуулагдсны 100 жилийн бар наадмын хурдан дагны оролдооны аман үр дүндэр Сэлэн аймгийн Ерөөс сумын Алтан бодог сумын яриад аймгийн алдарт байж Мөнх Бадрахын Зоригт Бадрын Суудан бордог аман үр дүндэр байна. Өнөө жил аймгийн хаврын наадамд харагдаад Сэлэн аймгийн Түшиг сумын 100 жилийн бар наадамд түрүү магнат ордолсон Сэлэн аймгийн Алтан бодог сумын аймгийн алдарт байж Гам болдын унган гүнээс гарсан Сэлэн аймгийн Алтан бодог сумын уяач Мөнх Бадрахын Зоригт Бадрын ордон бордог Сэлэн аймгийн Ерөөс сум үүсэн байгуулагдсны 100 жилийн бар наадмын хурдан дагны оролдооны аман үр дүндэр байна. Сэлэн аймгийн Алтан бодог сумын яриад аймгийн алдарт байж Мөнх Бадрахын Зоригт Бадрын ордон боролцсон даг. За ингээд Сэлэн аймгийн Ерөөс сум үүсэн байгуулагдсны 100 жилийн бар наадмын сонгомлын баг ангиллын оролдооныг Сэлэн аймгийн Мандал сумын уяач Натаг доржийн Бямбагийн ордын хээр даган өнгөрсөн аман үзүүн дээр нь Сэлэн аймгийн Алтан бодог сумын яриад аймгийн алдарт байж Мөнх Бадрахын Зоригт Бадрын Суудан бордог аман үзүүн дээр байна. За өнөө жил аймгийн хаврын наадамд айрагдаад Сэлэн аймгийн Түшиг сумын 100 жилийн бар наадамд түрүү магнат ордолсон хурдан боролцсон даг Сэлэн аймгийн Ерөөс сум үүсэн байгуулагдсны 100 жилийн бар наадмын хурдан дагны оролдооны аман үзүүн дээр байна. Эрхэн баяр гэж 11 настай хүүхэд өнөө зурлуулж байгаа хурдан дагны оролдооны аман үзүүн дээр сонгомлын багаан гэллийн оролдооны аман үзүүн дээр Сэлэн аймгийн Алтан бодог сумын уяач Мөнх Бадрахын Зоригт Бадрын боролцсон даг авсан. За 3 дээр Сэлэн аймгийн Ерөөс сум яриад аймгийн алдарт уяач Од мандахын Ням сайхны унгад Сэлэн аймгийн Ерөөс сумын Бат төвшингийн Улан баатарын хурдан бордог 4 дээр Сэлэн аймгийн Мандал сумын уяач Улан баярын Сайхан баярын урандаа 3 дээр яваа Булган аймгийн Тэшиг сумын байр наадамд айрт урдалсан Сартай урандаа 3 дээр явсан 4 дээр Сэлэн аймгийн Ерөөс сумын уяач Бат төвшингийн Хулан баатарын хурдан бордог ард талд нь Сэлэн аймгийн Ерөөс сум яриад аймгийн алдарт байж Төмрийн мөнхөтийн хурдан бордоог аймгийн алдарт байж Ган болдын Ган толгойсон 5 дээр байна. Дархуул аймгийн Орхон сум яриад аймгийн алдарт байяач Баялчхүүгийн үр захын хээр хатрын тул 6 дээр Сэлэн аймгийн Алтан бодог сумын уяач Цэгмэдийн савдар даг Ерөөс сум үүсэн байгуулагдсны 100 жилийн бар наадмын хурдан дагны оролдооны 6 дээр байна. За аргашаагаа сууж хаяхаа дагнуудыг харуулна. Сэлэн аймгийн Ерөөс сум үүсэн байгуулагдсны 100 жилийн бар наадмын хурдан дагны оролдооны 7 дээр Сэлэн аймгийн Ерөөс сумын Монстой удаг галын уяач хүрлээгийн бүрүү дуржийн хурдан хээр даг 21 номер дамардсан 7 дээр байна. Наадалт нь 20 номер дамардсан Төв аймгийн Баян Үнжил сумын Баатар хүүгийн цогцшаа хулангийн хурдан боролцсон даг 8 дээр урагшиллаа. За зан узар гэж хүүгийн онцорлуулж байгаа Сэлэн аймгийн Төв аймгийн Баян Үнжил сумын Баатар хүүгийн цогцшаа хулангийн боролцсон дагыг жигждийн батчилгаа байж байсан 7 8 дээр цааталт нь Сэлэн аймгийн Жавхлан сумын уяач хүрлээгийн бүрүү дуржийн хурдан хээр дагыг аймгийн алдарт байж Ган болдын Ган толгойд шурлуулж байгаа 7 8 дээр урагшиллаа. Сэлэн аймгийн Жавхлан сумын Монстой удаг галын уяач хүрлээгийн бүрүү дуржийн хурдан хээр даг урд талд нь Төв аймгийн Баян Үнжил сумын Баатар хүүгийн цогцшаа хулангийн хурдан боролцсон дагыг жигждийн лавг чулуу яаж байсан хурдан дагны орлооны 7 дээр болсон 8 дээр Сэлэн аймгийн Жавхлан сумын Монстой удаг галын уяач хүрлээгийн бүрүү дуржийн хурдан хээр дагыг Бат Эрдэнэ Баттүр гэж хүүхэд унсан 8 дээр байна. Жижигхэн хээр даг Сэлэн аймгийн Ерөөс сум үүсэн байгуулагдсны 100 жилийн бар наадмын хурдан дагны орлооны 8 дээр 7 дээр Төв аймгийн Баян Үнжил сумын уяач Баатар хүүгийн цогцшаа хулангийн хурдан бордог 7 дээр байна. Жигждийн лавг чулуун гэж уяач шурлуулж байгаа зан узар гэж 12 настай хүүхэд унаж орлуулж байгаа Төв аймгийн Баян Үнжил сумын уяач Баатар хүүгийн цогцшаа хулангийн хурдан боролцсон бордог Сэлэн аймгийн Ерөөс сум үүсэн байгуулагдсны 100 жилийн бар наадмын хурдан дагны орлооны 7 дээр урагшилсан. За хурдан дагны орлооны 6 дээр Сэлэн аймгийн Алтан болог сумын уяач Цэгмэдийн савдар даг 6 дээр байна. За Сэлэн аймгийн Алтан болог сумаас бас нэлээдгүй уяач дэж Сэлэн аймгийн Ерөөс сумын 100 жилийн бар наадманд хөлөг мордоо оролцуулж байгаа 6 дээр Сэлэн аймгийн Алтан болог сумын Цэгмэдийн хурдан зэр даг айргийн 5 дээр Сэлэн аймгийн Ерөөс сум яриад аймгийн алдарт байж Төмрийн мөнхөтийн хурдан бордог байна.
За аав хоёр журна алтан нутгийнхаа 100 жилийн бар наадмаас хоёулаа айр хүртэх нэгэн тодорхойлсон хүүгийнх нь бор шудлан 100 жилийн бар наадмын шүдэнгийн орлоонд айрагдсан бол аавынх нь бор дагаваршилсан ард талд нь Сэлэн аймгийн Ерөөсмийн яаж Баттүвшингийн Хуланбаатарын бор дагаваршиллаа. Өнөө жил Ерөө капарланд аман үзэн дурдалсан Сэлэн аймгийн хавар наадмын 9 дурдалсан даа. За энэ 3 даагнахаа өнгөн дээр 172 номерт амарсан Сэлэн аймгийн Мандалсан яаж Улан баярын сайхан баярын хүрэн дагавна. Сэлэн аймгийн Мандалсан яаж Бямбагийн Бацаагийн алзаазрын тул ард талд нь Сэлэн аймгийн Давхуул аймгийн Орхон Сумарт аймгийн алдарт яаж Баялчуугийн үр захаа хээр асраны тулсан Сэлэн аймгийн Мандал Ерөөсмийн аймгийн алдарт төмрийн мөнхөтийн бордог ард талд нь Сэлэн аймгийн Ерөөсмийн яаж Баттүвшингийн Хуланбаатарын хурдан бордог гана. Сэлэн аймгийн Ерөөсмийн аймгийн алдарт Одон мандахын нямс ахны бор асраны тул за өнөөдрийн дагны орлооны аман үзмүндэр Сэлэн аймгийн Алтан болгосмын яриат аймгийн алдарт байж Мөнх Бадрахын Зоригт Бадрын Сувдан бордог аман үзмүндэр гана. За бордог өнөө жил Сэлэн аймгийн хавар наадамд айр дурдалсан Сэлэн аймгийн Түшиг сумын 100 жилийн бар наадамд Түрүү мэгнэ дурдсан хурдан бордаагийг Эрхэн баяр гэж 11 настай хүүхдүүсэн хурдан дагны орлооны аман үзүүндэр байна. Сэлэн аймгийн Ерөөсөм үүсэн байгуулагчны 100 жилийн бар наадмын хурдан дагны орлооны аман үзүүндэр Сэлэн аймгийн Алтан болгосмын яриад аймгийн алдарт байж Мөнх Бадрахын Зоригт Бадрын Сувдан бор гэж дагаа аман үзүүндэр Эрхэн баяр гэж 11 настай хүү өнөөж орлуулж байгаа. Өнөөдрийн баяр наадмын хурдан дагны орлооны аман үзүүндэр гол өнгөний хэр даг өнөөдрийн баяр наадмын нэлийн ол тасарчээ. Сэлэн аймгийн Ерөөсөм үүсэн байгуулагчны 100 жилийн бар наадмын сонгуулийн баг ангиллын орлоонийг Сэлэн аймгийн Мандалсан яаж Нацагд оржийн Бямбагийн ордон хээр дага өнгөлсөөрэ. Хинти аймгийн Дадалсан явуул Монгол Улсын толгонд яаж Батүрлийн Батүлзгийн унган гүнээс гарсан өөрийнх нь алзарганы тул болсон Сэлэн аймгийн Мандалсан яаж Нацагд оржийн Бямбагийн хээр дага өнөө жил Сэлэн аймгийн барин наадам түрүү мэгнэ дурдсан бол Сэлэн аймгийн Ерөөсмийн 100 жилийн бар наадмын хурдан дагны орлооны өнгөлсөөр барины 6 гаруй өгж ирлээ. За Сэлэн аймгийн Ерөөсөм үүсэн байгуулагчны 100 жилийн бар наадмын сонгуулийн баг ангиллын орлоонд газрын шандас дурдан 20 дагаварлаж Сэлэн аймгийн Мандалсан яаж Нацагд оржийн Бямбагийн ордон хээр дага түрүү мэгнэ дурдалж наадамж олноо байсаглаа. Өнөө жил аймгийн хавар наадамд дурдлаа дахиад Ерөөсөмийн 100 жилийн бар наадамд төрүүллээ. Аман үзүүнийхээ дагыг харуулсан Сэлэн аймгийн Ерөөсөм үүсэн байгуулагчны 100 жилийн бар наадмын хурдан дагны орлооны аман үзүүн дээр Сэлэн аймгийн Алтан болгосмын яриат аймгийн алдарт байж Мөнх Бадрахын Зоригт Бадрын Сувдан бор дага аман үзүүн дурдлаа. Аймгийн хавар наадамд айр дурлаад Түшиг сумын 100 жилийн бар наадамд төрүүлсэн даа 3 дахь Сэлэн аймгийн Мандалсмын Улан баярын сайхан баярын зээр даа 3 дурлж 4 Сэлэн аймгийн Ерөөсмийн Баттүвшингийн Хуланбаатарын бор даа айргийн 5 Сэлэн аймгийн Ерөөсм яриад аймгийн алдарт байж Мөнх хотын хурдан бор даа айргийн 5 дурлж аав хоёроос Ерөөсмийнхаа 100 жилийн бар наадмаас хоёулаа айр хүртлээ. 6 дахь Сэлэн аймгийн Алтан болгосмын яаж сегментийн хүрэн даа савдар даа гарсан цагаас эхэлж өнгөн дурдалж өнөөдрийн дагны орлоонд 6 дурдаллаа. За арийнхаа дагыг харуулсан Сэлэн аймгийн Ерөөсөм үүсэн байгуулагчны 100 жилийн бар наадмын хурдан дагны оролдооны 7-8 дээр оршиж дагнуудыг харуулнаа. Сэлэн аймгийн Баруун мөрөн сумын яаж Ган болгийн Батнасангийн Будан дааг, Төв аймгийн Сүмбэр сумын Баасан зургийн бор дааг, Ерөөсөмийн яаж Ган зэргийн ордон хонгор дааг хурдан дагны оролдооны 7-8 9 дурдаллаа. За Ерөөсөм үүсэн байгуулагчны 100 жилийн бар наадмын сонгуулийн баг ангиллын оролдооны 9 даг орсон арийнхаа дагнуудыг харуулнаа. За хурдан дагны оролдооны 10 дээр Сэлэн аймгийн Жавхлан сумын яаж Ган төгсийн Ганбатын сартай өрөн дааг, наа талд нь Төв аймгийн Баян Өнжүүлэлт сумын яаж Баатар хүүгийн цогц жавхлангийн хурдан бор дааг 11 дурдаллаа. Бямбагийн Бацаа гэж байна. За. Хэр дагныхаа удам өгчлийн талаар. Энэ манай өөрийн унган даг. Их нь Монгол Улсын толгонд байж Батүрлийн Батцэлцэг гэж хүнэ. Унгангуу гэдэг. Тэгээ миний нэг Бостон гэдэг дуудлагатай цэвэр араа бацрах нэг хөлбөг. Хэр даг урд өмнө уралцсан уу? Энэ одоо Сэлэнгийн аймагт төрүүлж ирж байгаа. Сэлэнгийн аймагт төрүүлж ирж. Тий. Урд өмнө Ерөө нутагт зорж иж уралдаж байгаа баяр наадмын зохион байгуулалтын талаар. Ерөө одоо энэ жил анх удаага ирж уралдаж байна. Сайхан зохион байгуулалттай наадам болж байна доо. Ерөө сумынхаа ард түмэнд сайхан наадаараа гэж хэлээ да. За баярлалаа. За өнөөдрийн баяр наадмын хурдан дагны оролдоонд Сэлэн аймгийн Алтан болгосмоос даагаамаа үзэн дурдаллаа. За баяр хүргээ өөрийгөө танилцуулаад сэтгэлээс уулзах байлаа. За баярлалаа. Сайхан таагаамаа үзүүллээ. За. Би Сэлэн аймгийн Алтан болгийг хараад Зоригт Баатар гэж хүн байна. Аймгийн алдарт. Аймгийн алдарт. Авралсан дагныхаа удам өгчлийн талаар. Энэ их тал нь манай Алтангийн аймгийн алдарт байж Халзангийн ган болд ихтэй. Эцэг нь болохоор манай Алтангийн болгийн Батсүмбэр гэдэг ах юм байна. Араа бороод байгаа юм баг. Оролцсон дага энэ жил хаана яаж уралдсан бэ? Энэ аймагт 3-аар давхад сая зэлтэрт төрүүлчихэд. Тэгээ энд ам үзүүлж байна. Ерөө нутагт өмнө нэрч наадаж баяр наадмын зохион байгуулалтын талаар. Оо сайхан байна баяр наадмын. Сайхан болж байна.
За баярлалаа. Сайхан даа 100 түүхэд 100 жилдээ даагман тавар төгсөн. Тэгээд нийт ерөөчүүдтэй 100 жилдээ сайхан надараа хичээл. Даагныхаа удам хөшлийн талаар. Миний бор даагны эцэг нь 16 он цагаан нуурт төрүүлдэг хээр үүр цахин хээр эзрэгний төл эзрэг юм байна. Тэгээ сая миний бор даагны эцэг нэг ягаа өөр булганы худаг өндөрт айрагдаж байна. Тэгээд сайхан байна. Бор даагныхаа эхлэлийн удмын талаар. Эхлэлийн удам тэр үүр цахин найзаас нэг боргоо авсан. Тэгээ одоо би өөрийн сумтаа номонд хамахтаа тэгээд тэр найзаас нэг боргоо аваад тэгээд тэрнээс мань гарсан тул. За ерөө сумын залуу яач Төвшингийн Хуланбаатар гэж байчнаа. Дааг өнөөдөр хин гэж хүний нэр дээр уралдаж одоо айрагдав удам хөшлийн талаар. Энэ миний дах. Ерөө сумын аймгийн алдарт Нэмсайхан гэж байна. Манай хүүд бэлгэн төгссөн. За авраас хойш 2-3 сайхан уралдчихлаа. Хаана яаж уралдсан бэ? Аврын нөгөө Euro Cup-ын сорилго уралдаан гэж бас тэрэнд ам үзсэн. Тэр хаан сэлэнгийн ирлэж өсөлчөөд. Сэлэнгийн хаанаа тийм болтолтой. За хийцэглэлийн удмын талаар. Энэ ямар гоо. Энэ эцэг нь нэг жилгээд Нэмсайхан дээр бороцрох идэх хараа бороцрох. Их нь энэ нийслэлийн алдарт байж Алтан Тушийн Бата гэж ахын онгонг. Тэр хоёроос голос гарсан. За баярлалаа. За баярлалаа.
Сэлэнг аймгийн өрөөсөм үүсэн байгуулагдсны 100 жилийн өмнө наадмын сонгомлын баг ангиллын оролдоонд төрүүлж яригдсан үлгүүдийг соллож байшинлыг гардуулан өгөхөд бэлэн болжээ. Сонгомлын баг ангиллын оролдоонд Сэлэнг аймгийн Мандалсвэ яач Нацаг доржин Бямбагийн эр даг түрүү магнад оролцож аман үзүүнд Сэлэнг аймгийн Алтан булгасмын яриад аймгийн алдарт байж Мөнх Бадрахын зоригт бадрын моралцсан даг айргийн 3-т Сэлэнг аймгийн Мандалсмын Улан баярын Сайхан баярын хүрэн даг 4-т Сэлэнг аймгийн Өрөөсмийн Баттөвшингийн Улаанбаатарын бор даг айргийн 5-т Сэлэнг аймгийн Өрөөсөм яриад аймгийн алдарт байж Мөнх Батын хурдан бор даг айргийн 5-т оролцож наадмын шоолноо байсаглаа. За Өрөөсөмийн 100 жилийн өмнө наадамд түрүүлж яригдсан хүлэг мордыг Сэлэнг аймгийн Өрөөсөмийн бидний бахархалт өрөө нутагт хандивын савнд төвлөрсөн Сэлэнг аймгийн Өрөөсөмийн уугуул суугуул иргэд аж ахуй нэгж байгууллагуудад хандуулсан мөнгөөр ивент тэтгэж шагнаж урамшуулж байгаа. Сонгуулийн баг ангиллын оролдоонд түрүүлж яригдсан хүлэг мордын байшин ангиллыг Сэлэнг аймгийн Өрөөсөмийн иргэдийн төлөөлөгчдийн орлогын дарга Эрхэн Батын Ариун Бат тэргүүттэй хүмүүс гардуулан өгч баяр хүргэлээ. Өнөө жил аймгийн хавар наадам түрүү магнад ордолсон Сэлэнг аймгийн Мандалсмын яач Нацаг доржин Бямбагийн ордын эр даг Өрөөсөмийн 100 жилийн өмнө наадамд түрүү магнад ордолсон бол өнөө жил аймгийн хавар наадамд айрагдаад Түшиг сумын 100 жилийн өмнө наадамд түрүү магнад ордолсон Сэлэнг аймгийн Алтан булгасмын яриад аймгийн алдарт яач Мөнх Бадрахын зоригт баатрын хурдан бор алсан даг аман үзэнд ордоллоо. Айргийн 3-т өнөө жил Болгон аймгийн Тишиг сумын баяр наадамд айрагдсан Сэлэнг аймгийн Мандалсмын яач Улан баярын Сайхан баярын зэр даг 3-т ордоллоо. 4-т Сэлэнг аймгийн Өрөөсмөнд аймгийн алдарт байж Од мандахын Ням саахны унгад өнөө жил Еврокап оролдоонд намын улсанд ордолсон Сэлэнг аймгийн Өрөөсмийн яач Баттөвшингийн Хуланбаатарын бор даг 4-т ордоллоо. Айргийн 5-т Сэлэнг аймгийн Өрөөсмөнд яриад аймгийн алдарт байж Төмрийн Мөнх Бат хурдан бор даг айргийн 5-т ордлууллаа. За хүүгийнх нь бор шүтлэнгийн оролдоонд айрагдсан бол аавынх нь бор даг сонгуулийн баг ангиллын оролдоонд айрагдаж аав хоёр Өрөөсмийнхаа 100 жилийн өмнө наадмаас хоёулаа айраг хүртэж сайхан дадлаа. Ezen kunde
Их баяр наадмын үеэр Сэлэн аймгийн Ерөө сумын анхны сумын алдарт уяач Баян мөнхийн Наранхун агсны 35 настай хээр морны одоо зодог тайлах ёслолын үйл ажиллагаа олж хурдан хээр морнд Сэлэн аймгийн Ерөө сумын засаг даргын тамгын газраас хүндэтгэл үзүүлж байгааг та бүхэн тойлолтон харж байна. 1994 онд сум байгуулагдсаныхаа 70 жилийн ямар наадамд хязгаарлан төрүүлсэн дэргүүтээ сум орон нутгийн наадамд нийтдээ 10 орчим одоо төрүүлсэн хурдан хээр морнд өнөөдөр Ерөө сумын засаг даргын тамгын газраас хүндэтгэл үзүүллээ. За тэгэхээр өнөөдөр манай орон нутагт дэлхийд дэндэд хотойсон сайхан наадам болж байгаад баяртай байна. Энэ сайхан баяр наадмыг энэ сайхан зохион байгуулсан сумын засаг даргын тамгын газар эрхтийн хурлынхантай төвлийг баяртай байна. Энэ 100 жилийн ойгоор хөгшин хээр морныхаа зодог тайлж байгаад өөр их баяртай байна. За ингээд энэ хээр морийг дааг байхад 5 настай байсан хүүхэд одоо 40 нас гарсан байна. Гэвч энэ орон нутгийн хүмүүс энэ хээр морийг мартаагүй бүгд хайрлаж бүгд саяхан удсан мэт санагдж байгаад бүр сонин санагдаж байна. Ингээд энэ баяр наадмаар энэ сайхан хурдан хөдгийнхаа зодгийг тайлж төмөн орноороо баярлаж байгаад туйлын баяртай байна. Аймгийн баян зохицмын харьяатай Монгол улсын харьцаа улсын даваатар баруун талын дэргүүмнад Сэлэн аймгийн хөтөр сумын харьяатай 5 хон бүхийн дэвжээ зэвсэл хүчний 013 дугаар анги Баатар Дулаан хаан компани Батхан майнын компани бохоо Монгол улсын начин даваатаржийн төр батнаар магнасаар дэвн дэвсэр гарч ирлээ. За өнөөдрийн цол олох барилдааны түрүү үзүүр болооцолдохоор Сэлэн аймгийн орхон сумын харьяатай аврагчийн сургуулийн оюутан залуу инх мэндийн Тэмүүжин Сэлэн аймгийн Ерөө сумын харьяатай чөлөө дүүхийн олон улсын хэмжээний мастер сумын начин Эрдэнэтийн төгс жаргалнаар түрүү үзүүр болооцолдохоор чадварн үлдсэн барилдгаар гарч ирлээ. За харцаг начин хоёр маань үржиглээ. За сумын начин төгс жаргалаа залуу хөө Тэмүүжинаар талбан орж зогоод үржиглсэн байна. За даваа өдөр харцгийг бол одоо манай ерөөгийн ард түмэн бол онцохгүй сайн мэднэ. За даваа өдөр харцгийн үед бол одоо манай сумаас одоо хүнсний бүхийнхээ одоогараа хэлж байсан сайхан дурсан олон дурсамжууд байдаг. За хашаа дараа. За тама. За Тэмүүжингийн ард гараад авсан. Сэлэн аймгийн Ерөө сумын харьяатай сумын начин төгс жаргал. За засууд хөдийн засууд холдороо. Холоогоор. За тама Тэмүүжин сайхан тогтож байна. За инхо Ерөө сумын байгууллагын төвд 100 жилийн баяр наадмын цол олох барилдаанд Сэлэн аймгийн Ерөө сумын харьяатай чөлөө дүүхийн олон улсын хэмжээний мастер Эрдэнэтийн сумын начин Эрдэнэтийн төгс жаргал төрүүлж Сэлэн аймгийн орхон сумын харьяатай инх мэндийн Тэмүүжин зүрлээ. За инхүү Эрдэнэтийн төгс жаргал маань сумын заан цолны болж хангажээ.
За даваа харцгаа. За засвар боллоо. За төгсч байгаа маань их одоо төвхт 100 жилийн хойгоор сумын заан цолны болцоолагч өрөөчүүд биднийг сайхан цэнгүүлж байна. За үзүүлсэн Сэлэнг аймгийн Орхон сумын харьяат Инхминтийн Тэмүүжин үзүүлж за тавслаа. Цааны сэнжигнээс аппаратла за Тэмүүжин маань одоо ийхүү цололох барилдаанд үзүүлж сумын начин цолны болцол хангажээ. Хөлийн засуулуудад гарч байсан. За хөлийн засгийн шийдвэр гарчээ. Улсын хурцлага даваатар улсын чинь төр уул нарыг хангасан хэмээн шийдвэр гарчээ. Дахин барилдуулахаар шийдвэрлэжээ. За одоо үнэхээр сайхан барилдаан болж байна да. За одоо харцааны чинь хоёр бол одоо яалтчгүй одоо ингэж за одоо шууд одоо илүү хурц барилдаан гарах болоо да. Одоо ер нь бол даацтай за ачтай. За одоо түрүү чинь харахгүй одоо мэдрэмжтэй байна. За түрүү чинь харахгүй одоо мэдрэмжтэй байна. За ийхүү ардын хөвсгөлийн 103 жилийн Сэлэнг аймгийн ерөөсөн мөсөн байгуулагчны төвөгт 100 жилийн фэйсингл наадмын хүчит хэн барилдаанд Сэлэнг аймгийн хөдөр сумын харьяат 5 хамгийн дэвж зэвсэг төчний 13 дугаар анги Баатар Дулаан хаан Батхан майнинг компани бүх улсын начин даваад орчин төр бол төрүүлж Төв аймгийн баян цагт сумын харьяат Монгол улсын харьцаа Үлзий батын Даваабаатар үзүүллээ. За энэ хоёр бүхэн хувьд одоо манай ерөөчд хэдийч төрүүлсэн яг одоо гэж одоо ардвэсэн болоо гэж бодож байна. Хоёулаа одоо ялчгүй ерөөгийн хүүхдүүдтэй. За үнэхээр сайхан барилдаан болсон. За үнэхээр сайхан барилдаа үзүүлээ. Үнэн гоё байлаа. Бахархаас өөр арга алгадвар ямар ч гоё. Яг хэлсэн дээ. Чадлаараа байж өгшөө. Чадлаараа. За Сэлэнг аймгийн Өрөөсөм үүсэн байгуулагдсны 100 жилийн өмнө наадмын хүчит бүхийн барилдаанд Сэлэнг аймгийн хөдөр сумын харьяат Монгол улсын шинэхэн начин даваад оржийн төр болд төрүүлж Төв аймгийн баян цогц сумын харьяат Монгол улсын арцаг Үлзий батын Даваабаатар үзүүлж наадамч олон байсаглаа.
За ингээд түүхэн 100 жилээр тэмдэглэж байгаа ерөөчүүдтэй болон одоо нийт цэнхэр дэлгэцээ үзэн суугаа бүх хүмүүстээ ингээд баяр наадмын мэнд дэвшүүлье. Тэгээд одоо намайг анх барилж эхлэхэд энэ нутагт маань Батхан майнинг компани одоо нэмсаахан захиралтай Батхан майнинг компани нэмждэг байсан. Тэгээд тэр утгаараа би ахыхаа компани нэрийг олон жил цол ахиулна, амжилтаараа би хариулна гээд одоо өдөө зэрэгтэй ингээд явж байна. Тэгээд намайг дэмждэг, намайг төрүүлсэн аав ээжтэй, тэгээд багш дасгалжуулагч одоо бүх таньдаг ерөөхийнхөө бүх ард түмэнд бүгдээрэнд нь баяр наадам сайхан дэмжлэгээрэй хичээлье. Сэлэнгэ аймгийн ерөө сумынхаа түүх 100 жилийн хойд ирж барилдлаа. Би одоо бага насаа энд 10 настай ирээд 20 гартлаа одоо ерөө суманд одоо энэ сэргэлэн багшийнхаа шавь нь болоод тэгээд бүхийнхаа гарааг эхэлжсэн. Одоо тэгээд сайхан улсын цол авчаад өссөн газараа ирж ингээд барилдаад шагнаж байна. шудраг сайхан барилдаад үзүүрсэндээ баяртай байна. Тэгээд нийт ерөөгийнхөө ард түмэнд сайн сайхныг хүслэе. Та бүгдээ хайртай шүү. За ингээд ардын урсгалын 103 жил Сэлэнгэ аймгийн ерөөс сум үүсгэн байгуулагчдын 100 жилийн нутгийнхаа баяр наадамд амжилттай сайхан барилд төрүүлсэндээ зан цол авсандаа маш их баяртай байна. Тэгээ нийт нутгийн 100 олондоо баярын мэдлэгээ төвшүүлээ. Баярлалаа. Өнөөдөр ерөөс сумын түүх 100 жилийн баяр наадам маань өргөн дэлгэр сайхан болж байна. Газар газрын хурдан хөлгүүд хүчит бөхчүүд ирж баяр наадам маань өргөн дэлгэр сайхан болж байна. Бид бүхэн ерөөс сумынхаа түүхэн жилийн баяр наадмыг өгтөж сүүлийн 4 жилд 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон ажил арга хэмжээнүүд амжилттай зохион байгуулж хэрэгжүүлж дууссан байна. Мөн бид бүхэн одоо улсын төсөвдөр уган тосгоо хүртэлх авто замын төсвийг суулгасан. Мөн ерөөс суманд одоо шинээр баригдах соёлын төвийн хөрөнгө оруулалтыг суулгасан. Хурдан үлгүүд ирж уралдлаа. Улс бүсийн наадамд олон хайрагдаж төрүүлсэн газар газрын шанс төргүүлж үлгүүд ирж уралдаж ерөөс сумын маань хурдан морины уралдаан баяр наадам маань өргөн дэлгэр сайхан боллоо. Мөн манай ерөөс сумын маань уяачид 100 жилийн баяр наадмараас олон хайрыг төрөө авч сайхан уралдлаа. Тэгээ нийт уяачидтай, нийт наадамчтай, ерөөчүүдтэй бас баяр наадмын мэндийг төсөөлж цаашдынхан ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. За манай ерөөс сум 1924 онд Төчөөтэй авангийн Эрдэнэчин вангийн хошоо гэж байжгаад бүгд найрамд Монгол улсын сайд нарын зөвлөлийн зарлиг шийдвэрээр ерөөс сум анх бороод иргэдийн санал хүсэлтээр анх үүссэн түүхтэй. За өнөөдөр энэ цагаас хойш одоо өнөөдөр 100 жилийн түүхийн утсыг сөхөж байна. За бид нар энэ 100 жилийн түүхийн утсыг энэ 100 жилийн түүхийн талаарх ихтгэл юмудаа бэлдэж явах явцад бол алдаа оноотой маш л одоо олон зүйлүүд мэдээж байсан байна. Энэний саатал дээр дахиад цаашлуулаад харах юм бол энэ 100 жилийн бидний дүүгэн цэгнээс гадна цаашдын маань шинэ 100 жилийн бас эхлэл байх ийм одоо сайхан ажил арга хэмжээ гэж өнөөдрийн байдлаар харж байгаа. Манай ерөөс сум маань нийтдээ одоо нэг 820 мянган га талбай нутаг дэвсгэртэй 7200 орчим иргэнтэй, за 400 орчим аж ахуйн нэгжтэй, улсын хэмжээнд эдийн засгийн ач холбогдолтой мал аж ахуй, газар тариалан, оюун салбар, уул уурхайн салбар гэсэн үндсэн одоо томоохон салбарууд хөгжсөн. Одоо ийм томоохон сумд нэг за сүүлийн 2023 оны ажлаараа бол төвийн бүсийн аймагуудын шилдэг сум болсон. Энэ ажлуудаараа үнэлсэн ийм одоо үнэлэмж үнэлгээтэйгээр 100 жилээ огтож баяр наадаа тэмдэглэж байна. Баяр наадмын үйл ажиллагаан дээр бидний төлөвлснөөс илүү их хэмжээтэйгээр одоо хүмүүс маань сумынхаа 100 жилийн ойг зорин хүрэлцэн ирсэн байна. Энэ болгон дээр одоо хүрэлцэн ирсэн болон эндээ сууж сууршиж ажил хөдөлмөрөөр эрхэлж байгаа нийт ерөөчүүдтэй 100 жилийн энэ сайхан баярын халуун мэндийг өөд нь өргөн дэвшүүлье.